Yeah, 100 sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, these girls, I feel like 3,000 energies is down. I know cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, yet your vision must be closed a little bit. Oh, Lord, I got high in proposition, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the short clock. Shoot, shoot, shoot. Сайн мэцэн та бүхэнд энэ үчи мэндийг хүргэе. Тэгээд 7 хоногийн бас мэндийг хүргэе. Тэгээд энэ бэтэг та бүхэнд удирдлагынхаа 17 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж та бүхний танилтаа бас үзүүлсэн байна. За тэгээд энэ бэтгийн ерөнхий вэдгэгч, платинум вэдгэгч, дээдлэгийн албан ёсны ап Токио гэдэг та бүхэнд хэлмээрэн. Тэгээд та бүхэн тоглолтын хуваар статистикийн зөвхөн Токио сараарай. За мөн Coca-Cola нэвтрүүлгийн платинум вэдгэгч оролцож байгаа. Тэгээд Саксан мөнгөний спортын дэмжигч хамтдаа илүү хамтдаа Coca-Cola. За мөн PC Mall багт та бүхэн хэлмээрэн. Тэгээд платинум вэдгэгч PC Mall маань Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийн албан ёсны хэрэгтэй бүх төрлийн одоо гарамжнуудыг бас худалдаж урьдчилгаагүй хийзэнгээ зөвхөн бисмороос авах боломжтой гэдэг таавал хэлмээр байна. За тэгээд та бүхэнд орой мэнд хүргье. Орой мэнд. За тэгээд өнгөрсөн дөрөв бол одоо NBA-ийн хувьд бол маш чухал хоног боллоо. За тэгвэл нэг солилцооны цог хагдсан. Тэгээд энэтэй холбоотой бол бас маш олон солилцоонд болсон байгаа болохоор бид нар үүнээс эхэлсэн гэж бодож байна, тийм ээ. Тэгээд хамгийн эхлээд бид нэг дорн тусаас эхлээд тэгээд Celtics, Boston Celtics-ийн солилцооноос эхлэе гэж бодож байна. За юу нэг бид ямар хөө солилцоонд болоо. Бидний нэг хүсэн үлээсэн хамгийн том солилцоо бол болсонгүй тий. Тэгэхээр бус нь бол юу боллоо тий. За тэгээд ийм солилцоод болсон хамгийн ихний солилцоо Boston Celtics Uchi-ийг Simon Sar тийм ээ. Солилцсон. За тэгээд өнөөдөр ихний тоглолтыг Uchi хийж илээ үү тий. Хоёр тоглолт. Майамиг эсрэхний тоглолт. Орцсон. За энэ дээр бүс ярилцаа эхлэе. За тэгээд юмнуудаа ярилцаа авчих гоо. Ерөнхийдөө бол Celtics бол хэрэгтэй солилцсон болсон уу анараа? Солилцоо Uchi-ийг авсан. Яг ер нь бол одоо ингээд энэ солилцоог харахаар мэдээж төвийнхээ байралд хэрэгтэй тоглолтыг авчирсан. Гэхдээ Anthony Simons-ыг явуулснараа уртлын шугам буюу яг тэр guard position дээр Preacher, Derek White хоёроос өөр яг тэгж хангалттай минут өгөх тоглогч надад байхгүй болсон юм санагдаад байгаа байхгүй. Сэлгээд талаас би сэлгээд талаас гэсэн үг тийм ээ. Аа. Тэгэхээр Preacher-д маш их итгэлийг хүлээж ийн гэсэн үг. За тэгээд хэрвээ Preacher, Derek White хоёрыг хоёулангийн гараанд хийж байгаа тохиолдолд сэлгэнээс тэр хоёрыг сэлгэнээс горж тоглох тийм backup point guard яг тийм батлагдсан олон тоглогч надад байхгүй юм санагдаад байгаа. За Uchi-ийг ирсэн мэдээж довтлохоо буюу 3 онооны шийдэл буюу багийн системд бол нэлээд хэрэгтэй тоглогчийг авчирсан. Харин эсрэгээрээ зөрөөд хамгаалтан дээр Uchi-ийг сул тал болдгийг бид нар мэдж байгаа болохоор энэ одоо Boston Celtics-ийг одоо юу гэдэг оноо уралдуулсан Саксан мөнгийг тоглох гээд байна уу гэж харж нэг бодлын эрсдэлтэй алхам. Гэхдээ нөгөө нэг татвараа юунасаа ер нь бол Brad Stevens бол яг менежерийнхээ хувьд бол эдийн засгийн маш хэмнэлттэй юм солилцооны аминдыг хийгээ явуулчлаа гэж харж байна. За тэнийгээс нь тамаа сүлд насуна. Баясаа. Би заанчтай санал хэлж нэг зүгээр яг нэрээ харах юм бол Uchi яг сайн самрын тоглож байгаа юм сая яг амар хэлж байгаа үнцг нь бол яг тэрнтэй үзүү санал хэлж. Simons явснаар одоо ингээд бэртлэгийн төлөө Tatum ирж иж баг ер нь бүрлэх гэдэг. Дээрээс нь энэ 100 Drew Holiday-г алдсан. Тэгээд урд чумынхын асуудалтай байгаа энэ үед бол яг Simons-ыг явуулж байгаа нь яаж байгаа юм бол гэсэн боддог байсан. Яг зөвөр мэдээж багийн бүрлгүүнийг авах юм бол самрын тоглолтын бас бүрлгүүн бол тийм зузаан биш. Тэр утгаараа Uchi-ийг авч байгаа зөв юм харагдаад байгаа ч Tatum хэрвээ байгаа үед бол Celtics үргэлж Tatum-ыг 4-8 өдөр гэхээр ерөнхийдөө small ball тоглодог баг штэ. Тэгээ энэ утгаараа Uchi-ийг авчдаг гэдэг. Би бол яг энэ Celtics бол зөв миний хувьд энэ үйлрэлд одоогийн байдлаар бол яг ингээд арай хүлээлтээс давсан сайн болоод байгаа. Одоо энэ Uchi-ийг солилцсон усаар энэ хүлээлт нөө хүлээлт миний хүлээлт рүү унж эхэлж байгаа юм болов уу гэж бодож. За бас сонд юу вэ? За тулгаа. Энэ талтай. Яг оо
Би угаасаа нэг сайенсийн тоглолтын тийм дуртай биш ээ. Тэгээд дандаа угаасаа тийм ирээдүйд хадгалах шаардлагагүй. Угаасаа л нэг төр зогсох газар нь байсан болов уу гэж Портландаас эрэхтэн л бодож исэн. Тэгээд Вучевичиг болохоор авраг авсан жилдээ Хорфордыг хэрхэн ашигласан шиг ашиглаж Тэдэн Браун хоёртоо хамгийн түрүүнд зай гаргаж өгч байгаа. Тэгээд Немс Кветаг болохоор Роберт Уильямсныг авраг авсан жилдээ ашигласан шиг сэлгэнээс нэг тийм эсрэлттэй тэгээд лоб тоглох явдаг юм төвөөр ашиглаж байгаа план ихний алхам юм болов уу гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь угаасаа цалингийн тэр лагши таксасаас олж энэ 100 ч гэсэн ахаад өөрчлөлт хийхэд нэмэртэй болгож байгаа өөрчлөлт баг. Тэгээд яг хуу Тейтум хэрвээ ирээд энэ баг бүтэн ростроор тоглох юм бол Сэм Хаузер гараараа гараад ч юм өөр хин нэгэн гараараа гараад Тейтум Причард буцаад сэлгэний холбогч болчих واخ. Тэгэхээр яг түрүүний Анрын яриад байгаа тэр хамгаалагчийн холбогчийн асуудал, сэлгэний холбогчийн асуудал шийдэгдчих болов уу гэж зүгээр хувьдаа бодоод байна. За тэнийгээс асууя. Ер нь яг энэ асуудал нь л ус гарчлаа л та. Celtics-ийг яг бүсээ авах боломж яг энэ солилцооноос хойш нэмэгдсэн гэж бодож байгаа ч хасагдсан гэж бодож байгаа. Яг энэ бол 100% Tatum-тэй эрэхтэй л холбоотой болох. Tatum яг хоо багийн бэлтгэлдээ 5-5 эсрэг бэлтгэлдээ орсон харагданлээ. Тэгэхээр магадгүй энэ жил ирэх нь үү гэсэн хүлээлт бол Boston Celtics фэнүүд нэлээх байгаад. Хоёр тэгэхээр нөгөө авраг авсан баг дараа нь тэр бүрэлдэхүүнээ хадгалаад эсвэл ямар нэгэн санхүүгийн дарамтанд учрахгүйгээр цаашдаа одоо ирээдүйн ингээд мөнгө санхүүгийн хувьд доктортой болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр алхмыг бол Brad Stevens одоо менежментийн хувьд бол аягүй сайн хийжлээ гэж бодож байна. Simons-ийн хувьд бол мэдээж Celtics-ийн одоо явж байгаа амжилттай Simons-тай холбоотой юу гэвэл холбоотой. Гэхдээ Celtics-ийн тоглоод идэг, тоглох гээд идэг сакстай бас яг 100% тохиромжтой тоглогч үг гэвэл бас үгүй юм болов гэж би хараад байна. Магадгүй Jordan Clarkson шиг сэлгэнээс одоо дураараа тоглолдог ч юм уу, дураараа өөрөө бөмбөгтэй тоглож оноогоо авдаг тоглогч учраас нэг талаараа энэ амжилт нь Boston Celtics-ийн амжилт Simons-тай холбоотой ч гэсэндээ зөв ирээдүйн төлөвлөгөөнд нь бол бас байхад багтахад бол жоох хэцүү болов гэж. Яг нь Баясагийн хэлтгтээ бол бас нэг санал нэрж байна. Яг бол яг нөгөө хүлээлтээс давсан тоглолтод нь Simons ус авс маш нөлөөтэй байсан шүү дээ. Яг бол яг сэлгэнээс гарч яг 20 оноо авчдаг. Гэхдээ би болохоор яг ингээ бүтэн улирлаар харахаар он гартал Simons яг үнэ хэрэггүй байсан шүү дээ. Зарим тоглолтод 10 минут тоглосон тохиолдол ч байсан. Он гараад хэдэн тоглолт ялцсан болохоор ингээ Simons-ийн нөлөө байсан юм санагдаад байна. Бостон он гарахаас өмнө хүртэл улирлынхнээс л сайн байсан. Тэгээ одохоор би бол Simons-ийн нэг тийм бүр том нөлөөгүй л гэж бодод. Би бол Вучевичийг авчирсан нь ер нь эдийн засгийн хувьд ч тэр рострын хувьд ч тэр би бол Вучевичийг авчирсан илүү гэж бодож. Тэгээ Вучевич зүгээр карьертаа угаасаа хамгаалт цонхолсон баг тоглоогүй учраас бид магадгүй хамгаалтын нанаа муугаар харж исэн байж болох юм. Celtics өөрөө хамгаалтын сагсаа сайн тоглодог баг учраас юм хамгаалтын системтэй тусгалжуулагч нар очиж тоглол хамгаалтан дээр бас тийм муугүй байх ч юм лөө гэсэн хүлээлт бол байна. Ерөнхийдөө тэгвэл та нар бол яг за яг тал талын тийг үзэх гэж ирж байна л да. Зарим нь за мэдээж Tatum-аас шалтгаална. За гэхдээ нөгөө зарим нь хүлээлтэн дотноос хүрэхгүй гэж, зарим нь хүлээлтнээс илүү гарна гэж энэ. Тэр үед үлдсэн тоглолтоос бид харах байх л та нэг. Тэгэхээр одоо тэгээд тоглоод хоёр тоглолт. За өчтөр шөнийн юм бол тоглолтыг үдсэн. Тэгээд New York Knicks-тэй тоглолт дэр бол бас маш гоё шүү дээ. Шалгууртай тоглолт байлаа шүү дээ. Тэрэн дээр бол үнэхээр маш муу тоглолоо шүү дээ. Маш муу тоглолоо. Ердөө 88 оног лавлаа шүү дээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар бас болоог байгаа нэг л байна те солилцоо хийснээс хойш бол нэг хожиг гцсэн байгаа шүү дээ. Гэтэ сайн багуудаа тоглох нь бид харж иж юм байна л та. Үнэхээр жоох эртээ байгаа. Тэгэхээр яг удахгүй бид бас ярилцах. За тэгээ дараагийн солилцоо за Cleveland Cavaliers багийн солилцоо болсон. За тэр тусмаа бол Harden те James Harden гэдэг тоглогч чинь солилцоо бол бас нэлээд бас шууган тавилаа. За тэгээд Darius Garland-аар энэ бас нэг тийм бас ер нь яг ийм солилцоо бол гэдэг бол бас нэг бодож байгааг байгаа тийм байна. Нэг ч бодож байгаа шүү. Хинч боддог. энэ бол ийм солилцоо шоу ерөөсө гараагүй шүү. Garland яг уу явах нь уу гэдэг шоу байсан уу гэхээс Harden уу гэдэг бол шуум нь гараад 2 хоногийн дотор бүтцсэн. Шууд мангар угандсан бүтцсэн. Donovan Mitchell James гэдэг тоглож авмаар байна гэсэн чинь авчирсан юм билээ. Тэгээд тэр метал гарч байгаа өвс солилцоо өгдөө шүү дээ. Hawks Jazz-ийг за Lonzo Ball юу тэр юу лээ? Денис Шрудер хоёрыг авчирсан бас их зөв солилцоо болчихлоо. Ер нь Cleveland би бол тэр Шрудер Элс хоёрын тоглолт шууд ихний тоглолтоос эхлээл том нөлөөтэй л. Үнэхээр том. Хантер угаасаа болоогүй шүү дээ. Сэлгэнээс ч үзээд болоогүй, гараанаас ч үзээд болоогүй. За бид нар нөгөө ямар багийн талаар яриад байгаа гэхээр түрүү жил удирдыг тэргүүлсэн тийм ээ.
Энэ жил ер нь Cleveland-ийг гэхдээ ер нь харин NBA Tokyo-с Cleveland-ийг бол үргэлж итгээд байгаа шүү дээ. Cleveland болог одоо очроо олж юм. Тэсмээ он гарсаас хойш Cleveland бол шал өөр болоод байна. Гижсэн чинь энэ баг бол харин бүр юугаа хүчээ цузаацгаад бүр хамаагүй сайн болчихсон шүү дээ. Одоо зүгээр нэг ийм л дүнлэлтэнд хүрч болох юм бол гэж хараад байна. Джеймс Хардныг авчирснараа Cleveland Cavaliers энэ жил яг бүр сүүлийнхаа дайралтыг хийх чинь. Тэ? Тэрнээс юу гэдэг энэ жилээс цаашаа Джеймс Хардн 36-37-гийн насны явахаар энэ багт олон жил ингэж плей-оффын контендер явах боломжгүй учраас энэ жил яалтч Cleveland илүү туршлагатай тэ тоглолтын тэр клатч моментд яг тэр туршлагатай тоглогчийг авчирчгүй гэж харж байна. За мэдээж Денис Шрёдер, Элис хоёр бол сэлгээний оноо авалт болон хамгаалтанд маш их нөлөөтэй тоглолтыг үзүүлнэ. Тийм болохоор Cleveland Cavaliers багийн хувьд яг энэ солилцоог яах гэж хийсэн нь бол айгүй тодорхой харагдаж байна гэж үзэж байгаа. За эсвэргээрээ харин Clippers баг яг нэг моментондоо явж байгаад хожиж явж байгаад сонь солилцоог хэд хэдэн сонь солилцоог хийчихсэн. Хоёрдугаар хэсэг дээр Тий байгаа баг. Тий яг нөгөө Cleveland-дээр. тий одоо ингэх гээд энэ нөгөө асуух гэдэг нь юу гэхээр за мэдээж яг анартай яг тийм угаас энэ баг одоо яг жинхэнэ утгаараа дайралтай хийж байна. За тэгээд locker room дээр Clippers дээр бол одоо мэдээж ингэ нөгөө бид нар бас мэдээллүүдийг харлаа шүү дээ. Хоёр супер од нь хоорондоо бас харилцаа тийм тааламжгүй байж. Одоо Хард нь одоо Кавай Кавайтай тэг зүгээр хийж байгаа нөгөө тэнд нөгөө Хард бас өөрийнхөө сэтгэл санааны байдал бас нөгөө өөрийнхөө хүссэн юм чинь байгаагүйгээс нэг бид нар бас дараагаас нь элдэн шүүмүүд мэдж авдаа шүү дээ. Хоёр нөгөө лидер тоглогч хоорондоо харьцаа байх нэг чухал байдаг. Тэгвэл тэр хоёр баг ярьдагчгүй байсан гэж ярьж шүү дээ. Гэсэн юм зөндөө гарсан шүү дээ. Тэгвэл яг одоо Хардн баясаа одоо энэ багт хурж ирсээр хамгийн туршлагатай те энэ тоглогчтой нэгсэндээ альфа болж баг орж ирж идэх гэж ойлгоё л да. Тэгэхээр энэ баг яг ямар болох өөрчлөлт болох вэ? Энэ би бол Cavaliers-ийг энэ солилцооны цогоор хамгийн сайн ажилласан 2-3 багийн нэг гэж бодож байна. Юу гэвэл Хардны гэр энэ жил дуусна. Хамгийн гол юм л тэр үү. Тэгээ сая Андре хэлдэг бол тэр бол 100% үнэ. Cavaliers эцсийн зүгээр яг байж болох хамгийн зөв сонголтоо хийгээд эцсийн удаа энэ бүрэлдэхүүнээ задлахаас өмнө эцсийн дайралтыг үүсчээ. Тэгээ гол зүгээр эдний Cavaliers ямар олон боломж хүзэр байна гэхээр Хардны гэрээ дуусч байна гэдэг нь гэрээ дуусч нэг сайн маш сайн тоглогчтой нэг хүчтэй дайралт хийж үзээд энэ багаараа ажилд гарахгүй эргэцэн Хардтай гэрээ сунгах шаардлагагүй багаар задлахад бэлэн болж байгаа. 60-71 солино гэдэг яриа хүртэл гарсан шүү дээ. Тэгээ 60-71 бол яг хараахан солилцоонд орж чадаагүй. Тийм учраас энэ Cavaliers ер нь зүгээр баг доорондоо даврын одоо яг тоглож байгаас гэсэн үг нах юм бол Detroit-тэй аврын төлөө өрсөлдөх үсэл болгоч. Үсийг авах. Тулгаан ус юм чи би бол тий за бид нар нөгөө Cleveland-ыг угаасаа нөгөө контент дөрвөн багийн нэгтүүд угаасаа оруулж ирсэн. Байнга л ярьж байгаа. Ер нь угаасаа түрүүжил удирдлыг тэгүүлсэн багийг бид нар угаасаа тэр өөрчлөлтөө байгаа шүү дээ чинь. Тэгээд тэр багийг угаасаа бид үрж контентэд оруулна л да. А гэхдээ одоо ингэнгүүт чи ер нь аврах шансыг хэдэн хувиар өсчтэй гэж харж байна тулгаан. Би энэ солилцоо болохоос өмнө санаж байвал өнгөрсөн дугаар л 2 дугаарын өмнө дээр Cleveland-ийг ер нь зүгээр Detroit хамгийн нэг сэсэл илүү үзүүлэх баг нь болов уу гэж таамагласан. Тэгээд солилцооны дараа болохоор би бүр Detroit-ыг хавж чадж байгаагаар хараад хэлсэн. Одоо бүр тийм хэмжээнд төссөн миний. Одоо нэг бүсийн аврал болгож шүү дээ. Тийм. Ер нь яг бүсийн аврах хамгийн өндөр магадaltaй баг нь яг одоо миний Cleveland болчлоо. Тэгээд одоо энэ тоглолт нэр чинь 60-70 ямар гайхалтай тоглож байна. Тэгэхээр одоо Evan Mobley нөгөө 3-ын гаднаас аваад нэг ив авгүй заримдаа тоглох хэцүү тоглохгүй авах хэцүү байгаа гэдэг нь багсан. За тэгээ 60-70-ын нэг үр ашиггүй байгаа харагдажсэн тоглолт нь бас багсан. Угаасаа төвийн тоглогчдыг хамгийн сайн ашиглаж чаддаг. Тэгээ лоб тоглохоо, pick and roll дээр хамгийн сайн тоглож чадаад өөрөө оноо авч тоглож бол James Harden шүү дээ. Darius Garland бол яг Harden-ы тэгсэн талбайг мэдэх төвийн тоглолттой ажиллах ажил бол татмаг байсан. Тэгээ ер нь бүх зүйлээрээ туршлагын үзэж тэр тэгээ гимтлээс салахгүй байсан. Тэгээ дээр нь Keon Ellis бол би баг DeAndre Hunter-аас илүү хоргүй хүсэж байгаа нөлөөг нь өгчих бах. Тэр хамгаалахгүй гэсэн тийм. Тэгээ сэлгээний холбогч дээр Lonzo Ball болоогүй. Гэхдээ Dennis Schroeder баясаах өнгөрсөн дугаар дээр Dennis Schroeder нь хамгийн олон багт дамжсан рекордыг бол эвдэх байх гэдэг. Яагаад тэгж хэлж байгаа гэхээр өөр багт NBA-с ажилгүй болох хэмжээний ур чадвар муутай тоглогч биш байхгүй юу. Тэгэхээр тийм зөв ашиглаж чадвал Schroeder-ийн сэлгээний нөлөө ч гэсэн сайн. Би зүгээр яг нэг Mitchell Hard хоёрын хоорондын харилцаа нь тун гоё эхэлж байна. Энэ улиралтай бол асуудалгүй дуусчих واخ. Удаан байвал Schroeder энэ 3 бол хамт байхад жоохон хэцүү байж магадгүй. Энэ улиралтай бол одоо тэр саний баясаах хэлдэг Hardны гэрээ дуусч байгаа гэдэг чинь Harden дахиад 3 жилийн
гэрээ авахын тулд шүү дээ. байдгаж авах байхгүй хүссэн үсэг. Тэгээ шинхэн дээр халуухан гэдэг шинэ бол Эвгүй. Тэгэхээр тийм энэ бүх ингээд шалтгаануудыг харахаар би Кливлендийг бүр тун дайж болчихлоо шаа. За угаасаа тойроос угаасаа тий угаасаа Цааш уусаа асахгүй гэдэг. асуух гэж байна. Тэр. За зүгээр 30 он авдаг тоглолтод 25 6 он авчдаг тоглогчдод нэмээд дахиад 27 8 оноо. Ямар ч сулгүй авчих тоглогч ороод ирлээ тий. Дээрээс нь сэлгэн дээр дахиад 15 оноо авах ямар ч сулгүй авчдаг тоглогч. Төшөөдрийг одоо бид ярьж байна л да зүгээр. Тий. Тэгэхээр энэ баг ер нь яг чиний бодлоор Нөгөө нэг Баясаах онцолж хэлдэж штэ Кливлендийг Мичелд нөгөө итгэдэггүйгээд одоо яг багийн номер 1 байгаад итгэдэггүйгээд. Тэгсэн одоо хамтрах одоо хүн ирчлээ. Тэгээ Мичелийг хойшоо суусан үед ч юм уу магадгүй одоо очиод номер 1 нь болцсон ч байж магадгүй хаардан. Яг л өөрөө бөмбөгөө барьж явж байгаа. Хаардны өөрийн чинь эго нөгөө би чи өөрөө систем гэдэг шүү дээ. Би систем дээр очдог хүн биш би чи өөрөө систем гэдэг. Тэгэхээр Мичлийн бас нэг өөрт нь хүсээд идэг тэр оноог нь авч чаддаг хүн нэрчүү. Тэгээ энэнгээрээ ер нь одоо түрүүн ингээл Босton Celtics-ийг бүсийн авраг болох уу гэж хэлж шээ. Энэ солилцоо өөрөө энэ Boston Celtics-ийн бас энэ нэг амжилтыг бас жоохон хаачваа да. Магадгүй Tatum ирэхгүй бол ч юм уу одоо юу гэдэг тэрнээс шалтгаалаад. Тэгэхээр Cleveland бол нэлээд тим юутай болчлоо. Финалд бол гарах би бол өндөр магадaltaй гэж би харж байна. Хэрвээ яг нэрээ нэг залруулах Tatum эргэж ирэхгүй бол шүү. Tatum ирчвэл Boston ийг. зүгээр Бостон ирсэн чи аль дээр одоо боцоо Tatum ирсэн ч үү? Ирсэн ч гэж байгаа шүү андраа. Зүгээр ингэж ярих хэрэгтэй байхгүй. Яг хөө мэдээж одоо ганцхан тоглолт Cleveland сая ганц тоглох хэмдэг хийхтэй хожигж явж бол хожлоо л та. Тэгээд угаасаа Джеймс Хардныг багтаа авчин гэдэг чинь өөрөө маш том эрсдэл байхгүй юу? Яг хөө мэдээж хожоод ингээд нэг дээр нь гараад ингээд нэг авсан тоглолтын дээр Доноvan Mitchell, Джеймс Хард хоёр болж байгаа юм шиг харагдчих магадгүй. Гэхдээ энэ хоёрын хооронд юу ч болж магадгүй байхгүй. Энэ бол маш том эрсдэлтэй алхам. Энэ болохгүй ч гэж магадгүй. Хамгаалт нь болохоо ойлоод хожихоо те нөгөө хэд нь уурлаад ингээд удирдлийн төгсгөл рүү фейлдэх магадлал бас өндөртэй байхгүй юу? Энэ бол 50%. Тэгэхээр би ч бас ганц юм асуусаа. Нэрсийг хараад, хоёр бүлтгүүнийг хараад Tatum байгаагаар харах юм бол Бостон Cleveland үү? Яг би Cleveland гэж хэлнэ. Яагаад гэх юм бол яалтчгүй төвийн тоглогчийн байрлал бол ерөнхий багийн ростроор Cleveland илүү байхгүй. Багийн угаар бол тий. Celtics бүр сэлгээгүй байгаа шүү дээ. Celtics ямар ч сэлгээ байхгүй болчихсон. Сэлгээг болчлаа та сая. Тэгээд нөгөө Jordan Wall Center нь болоод байгаа. Яг плей-офф дуурал яах вэ гэдэг бас сонир шүү дээ. Өчтөрийн тоглолтыг харахад одоо нэг Preacher нэг сул тал байгаа юм л да. За нэг шилэлт нь унахгүй бол хоёрт нөгөө яг бөмбөг аваад жоо өндөр хүн байнгут уул төрүүлж орчоод нэг өндөр хүн байнгут дандаа буцаад байгаа байхгүй. Орчууд гараад байгаа байхгүй. Одоо нөгөө тоглоо гүйцэтгэхгүй. Ус ухаантай хүний. Тэгээд яг одоо ингэ орчдгоо чи тэрний өнө магадгүй одоо би хэлэх гээд байгаа нэг одоо ингэ хамгаалах тоглогч нар жоохон өндөр байсан мэл гэж байгаа байхгүй. Өндөр битээ бол тэр тоглох орчих байхгүй. Яг ороод заавал гарч гараад байгаа байхгүй. Баян гараад Өгөгдөл нь тэр байна л да. Тэгээ өгөгдөл дээр тэгээд өндөр хүн сагсан мөнгөийг бас тоглодог гэж. За бүгд дараагийн солилцоонууд харъя. Бүүсийн солилцоонууд оръё. За бүүс гэдэг баг юу болчихвоо? Эндээс хэлэх үү? Тулгаа. Бүүстэй юу тохиолдов? Бүүс гэдэг баг нь яа гэж бодож байгаа? Уу яг хүссэн үр дүнгууд авч таагүй гэж магадгүй. Гэхдээ тэгэл эцтэй зөв голдрол руугаа орж байгаа юм шиг. Бүтэн задлаад. Тэгээ одоо ингээд тгээс эхэлсэн зөөр штэ. Одоо алийн болгоо нэг плейний баг байх гэсэн ингээд тийм. Одоо гэхдээ хэдэн удаа яг тгээс эхлэх байгаа юм бэ гэж асууж байгаа. Тгээс эхлэхгүй штэ. Юу тгээс эхлэхгүй байгаа нь асуудал байсан байхгүй юу? Chicago Bulls ийм ярьсан. Менежер. За Бид нар ингээд алтан дундаж байхаас залхаж байна. Сүүлийн 4 жил яг ийм байлаа гэж бүр хэлсэн байна. Ерхий менежер. дундаж Дундаж байх ба. дундаж байгаагүй. За яг хоёр нь дундуур нь хүүгээд байгаа шүү дээ. Тэ хож сожигдоод. За муу багуудын дунд нь баггүй. Тэгээд одоо байгаа солилцоогоо бид нар сайн болсон гэж үзэхгүй байна. Гэхдээ тэр голдрол руугаа бид нар орсон шүү гэдэг. Гэхдээ нэг амар сонирхолтой юм байгаа. Энэ солилцооны амнаас Chicago Bulls бол 9 ширхэг 2 дугаар тойг хийх гэсэн. 9 ширхэг 2 дугаар тойг хийхэд шүү дээ. яг юу хийх вэ? Эндээс хідэн яг NBA-гийн тоглогч болж чадахгүй. 2 дугаар тойрог шүү дээ. 2 дугаар тойрог. Өө одоо тэгжил задлж байна. Гэтэ яг жоохон ухаан мутаагаар задлж байна. Гэтэ яг задлах үйлдэл нь бол зүг. Ер нь бол бид За тэрнээс онооныхоо лидерийг явуулчлаа. Kobe Y. Аха. Тэ? За Төвийнхөө тоглогчийг Төвийнхөө тоглогчийг явуулчлаа. Тэгэхээр rebuild-ийн дундаж хэмжээнээс доошоо унах юм хийж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэ. Тэгээд тэндээсээ буцаж боссё гэсэн юм. нөгөө идрээ хэлдэг ус манай баг энэ нөгөө угсаа ойлгодгүй нөгөө менежментийн нь юг ойлгодгүй гэдэг те. Энэ бол нэг тийм ухаантай тийм
юу бай задлж ирэхэд бас гой задлж Яг зөв голдрол руу ухаантай задлаа гэж өөрөөсөө ч хэлэхгүй. Зөв голдрол руугаа орохгүй бид нар явж байна. Дундаж баг гэдэг чинь 15 багаас дундаж байнгын алтан гэх юм бол ер нь байнга плей офт ордог л бол таар шүү. 8 руу Плей нэ байралд бас яваад байгаа шүү. Өнгөрсөн жил зэрэг энэ жил чинь тэрийг хэлээд баггүй. багсаа бүүстэй юм билээ. 2 дугаар тойргийн хүмүүс онгож байгаа гэдэг нь сая багт нь өссөн хүмүүс нь л ерөөхдөө тийм үн хүрхээр л Хүрхээр л тий. Одоо ингээ бид нар том солилцоо наймаануудыг хараад цааш ярих л бах л та. Зарим одоо суперстарууд ер нь үнж хүрэхгүй байгаа даа шүү дээ. Тийм учраас энэ тоглогч нартай бас ингээ 2 дугаар тойргийн ирэх ингээ болгоод авцсан байна гэдгээ бас тэ ингээд ер нь ирээдүйд бид нар хүмүүс хард сонгоод одоо шинээр ребилд хийх чаа гэдгээ л ер нь тодтогч хэлээд байна. За тэгээд мэдээж энэ жил мэдээж одоо ингээд тодорхой болчих явж байгаа баг унана. Унаад нөгөө мэдээж нөгөө драфтаар бас сонголт руу тарих нь шүү дээ. Чикаго Булс дээр. Тэгэхээр энэ жилийн драфт ч бас маш супер драфт байгаа гэдэг нь яриад байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жилд байхгүй драфт ирэх нь байгаа мó те Чикагод байгаа юм нэр. байхгүй ч мэдхээр эвгүй гараад ш. Надад ч бас нөгөө лавин мавин Өдөр төр ирэхээс өмнө тэгээд 2 дугаар тойрогт сонгол юм үлдэхгүй Үлдэхгүй. Баясаа нэг юм яаж бүүстээр. Бүүстээр бол одоо Эди таньж нэг юм хэлээч. Тэ SD тандж нэг юм хэлээч. угаасаа дээр сүнсэн баг штэ. Үнэхээр сүнчээд байгаа байхгүй юу? Сая тэр Коби Вайтыг явуулснаа Секс нэг асна. Коби Вайтаас нэг жоохон илүү хамгаалт нэгтгэл яг адилхан намхан тий нэг тийм тоглож явчих байхгүй юу? Тэгснээр Майк Холдтэй гэрээ хийгээгүй тий. Тийм. Зөвхөн буцаад Миннесотоор явцсан гэс тий. Гэр хийх гэж байгаа гэс тэ. байгаа юм байна шүү өөрсдийнхөө өдөр төрх ирэх нь. Ирэх үү? Ямар ч юм да 26 оных нь байгаа юм байна. 26 байна. Тэгээд За байгаад ч одоо тэгээд ичээд бос хідээр гоо. За одоо тэгээд маш намхан баг болчихоо. за харъя. За Josh Giddey, за Simons дураараа тоглох юм байна. Бүсэлээс байгаа юм биш үү тэ? Ер нь яг бүзэлс гиди хоёроос бусдын солиход бэлэн л гэж байгаа л үйлдэл болчихж байгаа юм л да. Тэгэл досом мосом уу гэл гиди тэгээ байралд авахцсан хүмүүсийг бүгдийг явуулаад Яг ингээ харахаар сонирхолтой юм байна. Бас ихтэй дураараа тоглох Ер юм нь байна. бол их сайн жилийн баг уус. одоо Ivy жишээ нь шууд энэ үйл анх удаа 30 хэдэн минут тоглоод Тийм Ivy бол нэг муу тоглогч биш. Маш олон дундаж байгаа даа. Тэгээ өөрийгөө бас харуулах боломж. Ivy-гийн хувьд бол тун гоё. Даалгавчнаас Одоо гараад цалингийн цэсээ одоо мэдээ яаж байгаа шүү дээ. Тийм цалингийн Тэгэхээр эх жилдээ яг нөгөө мэдээж Chicago Bulls багийг бид нар сагсан өмгийн одоо юу сайтай одоо гэх юм одоо нөгөө хот нь өөрөө Culture сайтай одоо тэр агуу одоо дээрэс нь Америкийн 3 дахь том хот тийм ээ. Тэгэхээр Ингэж наач одоо нэг юм ерөнхий ойлголт болчиход байгаа хгүй. Гэтэ сүүлийн жилүүдэд Чикаго хотыг зориод очиж байгаа од очиж байгаа гэдэг асуулт байх хэвээр байхгүй байна. Тэгвэл одоо NBA-гийн нэг юм яг сүүлийн жилүүд ажиллахдаа сүүлийн баг худалчунд 10 жил ажиллахдаа байгаа юм том зах зээл гэдэг боловч яг том зах зээл гэж сонгож байгаа нэг яг үндэ Лос Анжелес хот байна. Сүүлүүд Бэй area байна. Тэгээд Нью-Йорк руу баг хүн очихгүй байна. Тэр нь энэ хоёр л байгаа даахгүй юу? Бусд нь болохоор бусад хотууд ямар хот байна уу? Хьюстон байна уу? Чикаго байна уу? Хүн ам ихтэй байна уу? Хуучны ариун түүхтэй нь ерөөсө огт хамаагүй педлэг болчиход байгаа. Тэгээ баг Чикагод очсноос Миннесотад очиж гэдэг хүн байна. Нөгөө талаараа Чикагод очиод амжилт үзүүлж чадахгүй тэр чинь прешэр нь одоо амар их байгаа даа шүү дээ. Энэ ерөөсө одоо би сүүлийн үеийн тамирчдыг харахаар угаасаа тэр зах зээл гэдэг байгаа зүйл нь зах зээл нь ерөнхийдөө нэг болсон. Захин орчинд болчиход байгаа. Интернет орчинд болчиход. Тэгэхээр тамирчдад ерөөсө тэр хотоос мөнгө тэнд нэг юм зараад ч юм уу тэндээс ашиг олох хойш захин орчноос угаасаа мөнгө олж байгаа учраас аль одоо амжилт үзүүл. Байгууллага гэх юм уу те байгууллагыг харж сонгоод байгаа байхгүй. Аль нь илүү зөв ажиллаад байна, аль нь амжилт үзүүлэх гээд байна, аль нь зөв голдрол руу яваад байна л шүү. Тийм учраас Чикаго Булс багт бол угаасаа одоо нэг энэ өдөрлөн байгаа цагт хүмүүс очихгүй юм шиг. За бас тийм. Энтони Дэвис Чикаго гэж яриад одоо энэ бид орсон цагаас хойш гадч гэдэг үйл гарав шүү. За Эди Дэвис гэсээс зүгээр Эди Дэвистэй холбоотой бид бүдрээ те. Эди Дэвис хайчих бай тийм ээ. Энэ солилцоос болсон маа энийг бүдрээ харцгаая. За Wizards-ийн солилцоо бүдрээ ярих хэвээр. Харин явж дорн төсөөс чи энэ багч харин ёстой нөгөө байнгын 14 15 дугаар байранд байдаг багтууд харин ашиг гарan гой солилцоонууд харин болоод гоё тоглогч нар харин энэ ойрын жижигүүд ийм одоо тэр нэрс юм уу энэ? Одоо би одоо яриад байгаа Энтони Дэвис харин зөв түү буруу урагдсан юм биш үү? Ер нь бол яг Энтони Дэвис 14 15-т явдаг багт би бол буруутсан гэж ярихгүй. Антин дээр чи өөр энэ багт
байхгүй гэдэг. Тий, тоглохгүй баг. Тоглохгүйгээ голоод байна. Тоолно л доо. Биш юу Тэрийг та шийдэхгүй л дээ. вэ? Би шийдэхгүй. Гэтэ бас Эди Дэвис ч өөрөө бас шийдэхгүй хаа гэдэг байхгүй бас. Шийдэх гээд байна. Нэрээ шийдэх гээд. Энэ үйлрэл тоглохгүй. Тий, энэ үл тоглох. Гимплээс эргэж ирсэн тоглохгүй. За тэгвэл эргчил гэдэг юм биш байгаа шүү дээ. Яг хөө зүгээр яг гэдэг нь юм байгаа. За би эхлээд Одоо би бол ингэж хараад шүү дээ. Антон дэс шууд намайг солилцоонд оруулаа. Тэгээ би энэ үйлрэл тоглохгүй. Гүлэр намайг шууд солилцоонд оруулаа гэсэн юм үйл хийх гэдэг нь хараад шүү дээ. яг уулууд ингэж утсан. Ягаад би тэгж хэлсэн бэ гэхээр лигийн байнга 14 15 дугаар байранд явдаг баг, 13-аас 15 дугаар байранд явдаг баг. Чуэнг тэ одоо лигийг ассистент тэргүүлдэг тоглогч яриад байгаа шүү дээ. Яг бидний юу нэгтгэхийн нөгөө юу ч гэсэн одоо багт үзүүлдэг нөлөө юу муу гэж ярьдаг ч гэсэн энэ тоглогч тэр тоглогч мөн мөн яг эд үе дээр байгаа. Насыг чарсан. За дээрэс нь Эди Дэвис гэдэг бас том нэрийг аваад дээрэс нь Wizards-ийн яг одоо энэ залуу бүрэлдэхүүн бол маш залуу бүрэлдэхүүн байгаа байхгүй. Ердөө 20 настай бүгдээрээ. Тэгээд тэр одоо бас нөгөө нэг чуй байгаа бас тийм. Ер нь одоо ирээдүйд бас мундаг тоглогч болохоор одоо ярьж байгаа тоглогч энэ баг байж. Тэгээд энэ залуучуудтайгаа нийлээд яагаад явж болохгүй гэж би тэгэхээр харин ч иргэжил харин яг зүгээр тоож болдог бол бас үзүүштэй сонирхолтой бас гэсэн бүх үзүүлэх боломжтой бол байх гэж бодоод байгаа шүү дээ. Тулгаа яг тэр дээр гэж бодож байна. Би юу ч хүлээхгүй л ах шүү дээ Wizards-аас. Яг зөв олдролдоо орж исэн гинт бас нэг тоон дунд үсэг гэдэг шиг хоёр сонин нэр оруулаад ирчлээ гэж боддог шүү. Тэ нэг нь угаасаа тэгэл гимплээс салдгүй. Тэ нэг нь баг цотлоо нэр үндэ алдаад ингээд уруудчихсан хоёр тоглогчийг л авчирчлаа. Тэгээ одоо нэг хөгжижсэн залуучуудаа сөрөг нөлөө болох ч юм билүү л гэж боддог. Би нэг лидийг гээл тэр залуучуудыг хөгжүүлээл тэгэл нэг плей-оффын баг болгоод ингээд явж байгаа харж чадахгүй л. Гэтэ хэрэггүй гэж. За баясаа. Би бол энэ солилцоог маш муу солилцоо гэж бодож байгаа. За. Тэр нэрсийн нарууд гой сонсогдоод байгаа байхгүй юу? Үх Антони Дэвис Вашингтон Wizards, Трей Янг Вашингтон Wizards гээд нэрсийн сонсогдлаг сонсогдоод. Энэ хоёрыг авснаас хойш Вашингтон Wizards-ог лигийн багууд донд хамгийн их мөнгө зарлагдж байгаа хоёр дахь баг болчихлоо. Second apron руу шууд орсон. Талбай дээр гарахгүй. Тэгээ дээрэс нь энэ багийн нэг менежмент маш муу. Энэ баг зөв 25-аас би зөв энэ одоо актив тоглож байгаа тоглогчдын цалин биш заяа. Зүгээр 6 тоглогчид 25 сая долларыг зөв өгж байгаа. Тэр тоглогчийн нэрийг хэлэх Маркус Смарт, Блейк Уизли, Дилан Джонс, Данте Эксом, Ришон Холмс, Скал Лабисери гэдэг 6 тоглогч. Энэ 6 тоглогчийн нэрлийн нэрлэхэд Смарт, Данте Эксом 2 Ришон Холмс байхгүй шүү дээ. Байх. Энэ хоёр тоглогч нь NBA дээр. Босод дөрөв тоглогч нь NBA байхгүй. Энэ дөрөв тоглогч Мөнгө авч байгаа. Мөнгө авчаад. өртөө. Тэгэхээр 25 сая доллар ийм менежменттэй баг зөв нөө багуудын сайхан жигэн нэг бэ өвхүүлчихэж байгаа байхгүй юу? Гэмчлэр бас хилцсэн бас. Би Wizards тоглохгүй гэх. Яг тэгэхээр яг Wizards байнгын л нөгөө одоо манай бол өстө нөгөө шар арчдаг багуудын нэг л дээ. Гэхдээ шал арчдаг багийг зүгээр амин менежмент нь ч муу юм байна гэж зүгээр ингээд баг шавлчихлаа шүү дээ. Аа. Би ханаад бол яг юу гэж бодож байна. Зүгээр ер нь яах ёстой хэрэгчлээс. Би яг төрөний тэр нэг баясагийн ярьдаг тэр багийн соёл гэдэг юмтай л Wizards-ыг айгу олон жил холбож тайлбарлаж ярих гэдэг юм л да. Одоо юу гэдэг тэр Вашингтон Wizards гэхээр Вашингтон DC чи одоо өөрөө хот ихэд айгу жижиг. Хажууд нь Балтимор, Виржиниа гэх ингээд спортын маш том соёлтой хотууд байдаг. Гэтэ яг Wizards-ийг тэр одоо юу гэдэг өөр Америк хөлбөмбөгийн багч тэр гэдэг юм ингээл ерөнхийдөө ингээл дунджаас доогоор хэмжээнд маш олон жил ингээ явж байгаа байхгүй миний мэдхийн 2000 оноос хойш ингээ явж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр энэ чи багийн тэр culture соёл гэж юм байдаг тэр фэнүүд нь яг үнэхээр хамаатай байд юм хамаагүй нэг тоодгүй юм уу ерөнхийдөө нэг спорт нэг чухал хот биш юм шиг надад илүү тийм улс төрийн тийм хот юм уу болов гэж бодогдсон шүү дээ. Нэг талаараа зүгээр баг зүгээр байх ёстой юм шиг ханддаг ч юм уу те. Онгууд одоо ингээд нэг Трей Янг, Антони Дэвис хоёр орцсноо хоёулаа Вашингтоны газрын зураг дээр гаргаж ирээ. Энэ хүүхдүүдийг хөгжүүлээд хоёулаа алъя. Тэгэхээр наачин кинон дээр л гардаг. Я бод амьдрал дээр за эндээс нь бушуугаа явъя да тий. Өөр газар очих гоё аж аргалтай сагсаа тоглоё да гэсэн бодолтой л. За бүгдээ тэгвэл яг дор бүс тусаа солилцоог бүгд нийтдээ харж ирээ. Ер нь дор бүсдийг ямар хөө солилцоод болсон юм. Крис Пол. За тэгээд багасаа шууд яач тоо харагдчих тоо. Очоод Торонтоос. Тэгсэн баха тийм.
За Hornets тас чос. Яг энд бол нэг тэгж амар Тийм нэг одоо шууд All-Star-ын дараагаас үр өгөөж өгнө гэсэн нэг тоглогч байхгүй. Trey Jackson Davis яалтчгүй Portland оронд бас нэг төвийн байралд хэрэгтэй байгаа эдэмантыг өгөхөөр Golden State Warriors-аас очсон харагдаж байгаа. Тэгээд эндээс ингээ харахад нэг юм ихсмэр байгаа Chris Paul энэ өдрөд одоо юу гэдэг ямар ч ааш характер зан гаргасан бай энэс илүү хэмжээний хүндлэлийг хүлээгээд тусдалд тайлах боломжийг бас NBA-ийн зүгээс шилдэм юм авсан багаас нь гаргаж өгч байсан болов гэж харж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ялч санал нийлж байгаа. Яг энэ бол айгүй нөгөө бид нар бас бүх цагийн бас шилдэг бас холбогчдын нэгийг ярьж байгаа. Тэрэн дээр бол үнэхээр жоохон харамсалтай зүйл болж байна л да. Тэгээ энэ дөр нэмэгдээд яг нь чөлөөтэй гэнтээс Cam Jones-ыг Milwaukee авчлаа тийм. Тийм. Milwaukee одоо энэ дэндээс нэг сайхан юм туршиж үздэг л баг боллоо дөө энэ. Kevin Porter те яг сайн байгаа. Гэхдээ ингээд дан туршилтын юм те Kuzma ингээл. Бүгд шууд нэг тоглолтын юугаар харъя л да. Атланта Шарлоттын тоглолтыг харъя гэж бодож байна. За бид нар түүжил дорогч ярьсан. Ер нь сүүлийн 3 дугаар дээр ярьж байгаа баг ялчгүй. Hornets болоод байна л да. Ярих ёстой болчихвол ярьж байгаа л да. Яг бол 3 дугаар гэж 21 хоног байхгүй. Тэгээ энэ 21 хоногт ч наа багч нэг ч хожигдсон. хожигдаагүй. Ярихаас өөр аргаалаа. Дээрээс нь дордод 9 хожил авсан баг өөр байхгүй. Бага дараалж. Тэгээ энэ баг түрүүчийн дор бид нар NBA дахиад 6 дараад очичлаа гэж хэлсэн чинь ингээд 9 дараагийн 7 хоногт 9 дараалцсан. Дараагийн хоногт чинь 9 дараалаад 6 дараа 1999 оноос хойш Charlotte Hornets баг 9 дараалж хожоогүй юм тий. Тэр багийн бид нараас түрүүн харлаа. Тэр бол нөгөө Baron Davis, Eddie Jones, David Wesley, Elton Campbell гэдэг бүр нэг Brad Miller бас байсан. Тэгээд Hornets ч гарч ирээгүй л өстой. Яг хөө хойд нөр драфт гэдэг Eddie Jones гэдэг бид нөгөө мэдэх нөгөө New York Knicks Los Angeles-ээс Eddie Jones яриад байгаа тийм ээ. Хоббигээс тий. 20 оноод үлдчихсэн тоглож байсан ба шүү дээ. Тэрээс хойш тэгэхээр ч одоо 27 жилийн дараа Hornets 9 дарааж болж байгаа юм тийм. Яг яалтчгүй ямар энэ баг бол ихтэй юм байна. Энэ баг тэгээд ингээ 9 дарааж очснороо плей-ийнхээ байралд оролцсон байна. Одоо энэ баг одоо жишээ нь бас л Wizards шиг шүү дээ тий. Олон жил муу явлаа. Тийм. Гэхдээ энэ баг Wizards шиг үйлдэлүүд хийхгүй гүрээсээр байгаад одоо энэ залуучууд ингээ ирж байгаа. Драфтер болсон шүү дээ. Тийм. Энтвэнд Австралиан хоёрыг авчрахгүй байхгүй юм байна. Тийм учраас Wizards-ыг ингээ зөв явах гэжсэнаа буруутчудаа л гэдэг. Энэ баг бол яалтчгүй яг цэвэр драфтер босоод байлаа бас. Тэр яг бодоод үзэхээр за би л энэ 5 оноос хойш NBA-ээс асууж байна гэхээр миний үзэж байгаа энэ он жилүүдэд нэрээ NBA хамгийн муу багийн Wizards л юм байна. Тийм. Нэрээ яг ингээд жилийн ингээд зүр нийтдээ бол яг зөв мэдээж энэ Hornets, Clips дээр бол Clips одоо ч 90-ад оны сүүл үеийн үед бол таар байсан шүү дээ. Hornets нэг тийм яг үндэ унж уссан 90-ад оны сүүл үе 2000-ад оны их үеэр гайвс ирж унсан тохиолдож юм уу. Wizards бол нэг үргэлж юм уу. Яг нэг Gilbert Arenas-ийн 2 жил нэг арай гайгүй байсан баг. Гэхдээ тэр 2 жилд чинь бас үед нэг 3 жил гайгүй. плей-офф орж ирлээ. Орсон. LeBron-тай бас нэлээд үзсэн шүү дээ. Юу ч болохоор Cleveland-тай нэлээд үзсэн болохоор Kemba-тай үед нэг плей-офф орсон тий. Тэгсэн. Тэгээд Wizards бол яагаад ч юм муу байт юм байна. Гүчи бүр дээр бодсон чинь бүүлдэж байх та муу. Бүүлдэж байх та муу болсон. Хитэ сайн байна. Моржи Моришан гэдэг тоглолт мэддэг үстэй. Тэр чинь уусаа яг спорт нь өөрөө тийм чухал хот биш юм шүү. Jordan л нэг орж иж плей-офф руу дайруулах гэж 2 жил үзсэн шүү дээ. Тэгээд яг 2009 дэх байранд гарсан шүү дээ. Хайр лүүтэй хамт тий. Тий. 9 дэх байранд Jordan авцсан. Kristen Leitner тий. Тий. Тэр Jerry Stackhouse-ыг ирсэн. Тэр үед магадгүй бид нар яг Wizards гэдэг багийг нэг гэж баг анхаарал авсан. Гэхдээ яг тэр плей-офф орж чадахгүй 9 дэх байранд дууссан байхгүй юу? 32 ажилтай 32 33 ажилтай нэрлэлийг дуусгацсан. За бүгд Dortmund-ийн үсгтийг харцгаая. Юу болоод байгаа юм? Тэ. За тэгээд доороос энэ Hornets бидний ярьж ихгээд 13 дугаар байранд байсан байхгүй юу? Ер нь. Тэгээд 13-аас 10 дугаар байрлал орж ирээд бүр Атлантатай нэг хожид за бүр Orlando Miami-тэй 2 хожидын зүйтэй болчихж байгаа юм байна. Тэгэхээр бол Hornets дээшгээ бол бас Орсон. магадaltaй болчихлоо. Одоо ингээд яг ингээд залуучууд ингэж гоё тоглож байгаа үедээ дээш орчод сонирх плей-офф болдог. Плей-офф суулаад. Үзүүштэй баг энэ жил яатчгүй дорндоос үзүүштэй Hornets Одоо Hornets-ийн талаар хэлэхэд энэ дотор одоо ингээд гол минут авч байгаа тоглогчид нь бүгдээрээ 27-оос 28-аас доош насны залуучууд байна. Тийм. Хамгийн одоо олон минут өнгөрөөж байгаа хамгийн ахмад тоглогч нь
Williams, Grant Williams. Наа чи NBA-ийн түүх болсон байсан шүү. Тийм билээ. 9 ойлголтод 28-аас дээш 26 болсон. 20 биш 28-аас дээш. 28-аас дээш. Гранд Williams нь 27 Тэгээ 28-аас дээш насны юм оноо аваагүй анхны тохиолдол гэсэн шүү дээ NBA-ийн түүх үлдээ. Залуу бай тээ. Тэгэхээр би бол зөв эндээс яг ингээд хоороос дээшлээд энэ найд явж байгаа баг мөн тэр чигээр унчаасаа гэж. Дийсгүйсаа шүү. Тэгээ хоороос ч дийлэхгүй шүү дээ юу. Гэтээс үзээдэй гэж юу? Гоо харанцыг гоё хармаар шүү. Харин тий одоо тэгээд байн гардаг тэр нэг сонио улаан өрөнгө өмсөлттэй баг маа хэрэггүй аах тий. Арай гоё шин могоо өнгөтэй баг маа. Ямар хэвэл тийм үү. Гомдмоор аах Тийм ээ. Бид сая нэг ярьсангүй. Би яар чаас ганц юм асуух гэж. Энд байхгүй нэг ганц юм асуу. Яагаад сая Байхгүй юм чи байхгүй. Биш ээ. Яагаад тэр нэг асууя. Майами яагаад юуд ч оролцсонгүй байсан юм өвөө ахын гэсэн шүү дээ. Дорнд үгүй гэсэн шүү дээ. Дорнд үс чинь одоо солилцоог үгүй ганцхан багсан тий. Майами оролцсон айгүй хичээсэн л юм байлээ. За. Одоо яг зөв нэг юм нөө талаас нь хүсэж байгаа юм жоохон давруу одоо Илүү их юм. хүсэж. Ер нь бол жаамороо Янас хоёрыг л авах гэсэн хэлтэйсэн. Энэ нэг. Тий. Тэгээд Янас руу нэлээд шсэн. Янас чинь багс бол баг бага тэр чигээр л өгсөн юм шиг. Тэгэхээр ч одоо яах вэ? За гэхдээ Янасуудын одоо Янас уудагт яг үнэхээр энэ бидрийг бол үнэхээр ахаад бас сайхан молиг өмгүүллээ дээ. Энэ солилцоо. Янас жишээ багс л өгсөн шүү дээ. Тий, бүгдийн зөв хүлээж үзүүлж гиснэ. Байх болчихлоо юм шиг. Угаасаа түүхийг өсгөхөд арах юм бол Pat Riley угаасаа тийм айгуу тийм амбицтай шууд үр нөлөө үзүүлэх тийм том солилцоонуудыг хийдэг. Тэ магадгүй одоо бас насны яваад хитрхи хашир ч юм уу тэ баргийн юм одоо сэтгэлийг хөдлөхгүй шүү дээ тэр үнэ гэж насгажуулагчийн хуваар шавраг авлаа тэ одоо ерөнхий менежер ерөнхийлөгчийн хуваар шавраг авлаа тийм үстэй. Тийм болохоор энэ хүм магадгүй Майами хийдэд ямар нэгэн зүйл өөрчлөхийн тулд баг Pat Riley өөрөө ажиллаа гэж. Ер нь бол фэнүүдийн Өөрөө өөрчлөлт төстэй. Тийм угаасаа яриагаараа сүүлийн 1 2 3 жил болчиход байгаа. Энэ жил бол их хүчтэй байж угаасаа одоо 80-тай байна. Тийм ээ. Тэгээд ер нь зүгээр юм яг сая Анри хэлдгээр бусдаа ер нь жоохон дээрээс нь харьцаад байгаа. Өөрсдөө тэр доор гэж иж. Бодит төдлөө хүлээншгүй. Яг зөвхөн зүгээр энэ зүгээр магадгүй хөөний буруу ч юм дээ тэгээд. Насухаа. маш сайн маневруудыг хийцэн шүү дээ. Одоо ч хийсээр л байгаа. Зүгээр Jimmy Butler-ыг авчирал NBA-ийн финал руу гараад ирсэн л байхгүй. Далтан дундаж л байсан шүү дээ. За бүгдээрээ тэгээд дон бүсгэл дээр ярилцсаа тэгээд скоринг дээр бүгдээрээ уулзцгаа тэгээд NBA тогтоомтойгоор залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн албан ёсны апп Токигийн пикэмэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-с лиг рүү орон пикэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki.
Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токио Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токиогийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Tokyo Happy Entertainment-с лиг рүү орон PKMS-гээс тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Future of Lifestyle Tokyo. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За энэ биток тугаа бүх хүмүүстээ баярлалаа. За та бүхэн энэ биток үлэлийн 17 дахь дугаараа үргэлж. За тэгээд Баажи карьерийн сүүлийн дугаарсан. за тэгээд Platinum ивент хийгч бас Монголын хамгийн зөөлөн шарыг Сингапур ультра бас энэ битокийн бас нэг ивент хийгчээр Platinum ивент хийж болж байгаа За гэдэг юм. задлаа авчих. За нэг задаа дуучиг гэл тийм. За. Эцгээр уусах хуухна хашигтэй тий. Та бүхэн бас энэ ультраг сонгоорой гэдэг нь хэлмээр. За тэгээд түрүүн дорн төсөр явсан бол одоо бүгдээрээ өөрийн төсөр явцгаая. Тэгээ өрөндийн солилцоос хэлээд Memphis Grizzlies багийн солилцоор бүгдээр эхэлцгээе. За. Kyle Anderson, Hendricks. Маргаа яриа шүү. Тэгээд Jaren Jackson Jr. Ютаар явуулчихлаа тий. Ютаар явууллаа. Моронтал явуулж чадсангүй. Моронтал явуулж чадсангүй. Тэгэх Моронтал явуулна гэдсэн чинь Моронтал явуулж. Хамгийн гол нь Моронтын бусад багууд нь сонирхгүй байх шиг л байна л та тий. Асуудал нь тэн дээр байх шиг байна л та. Тэгээс чи Харн задлыг гээд оролцсон болов шүү дээ. Басангүй. Memphis-д утгаар нь гэхдээ задал нь шинээр эхлэн гэдгийг бол Jaren Jackson явуулаад бид хэлээд өгчлээ тий. Тэглээ. амар задлж байгаа юм шүү. Үгүй ер нь бол амар харамсалтай байх үстэй. Контендер хэмжээнд яригдчихсэн. Хойхон жил юм шүү. Баг ерөөсөө ямар ч амжилт үзүүлэхгүй гинтл бэртэл гэл дотоод уур амьсгалаас болоод энэ баг задарчдаг шүү дээ. Desmond Bain-ийн орлон дээр явуулаад Jaren Jackson явал энэ багийн ингээд эзэн бүртгэн задарчдаг шүү. Тасчуулагч явуулаад. Тэгээ дээрэс нь яг ийм бүрэлдэхүүнтэй ийм залуу байрлалын үед ч гэсэндээ ингээд зөгцохоор хэмжээний тоглогч нараас багт бүртнэ гэдэг ч бас хэцүү шүү дээ. Ховорхон л тохиолдол тэгээд хамгийн амар нь энэ үйлрэл тийм ч муу амжилттай биш ингээл ямар ч нэг хожоод явал хэрвээ багийн лидерүүд нь заа цөмөрөө дайрыгээ дайрахад хүртэл бүрэлдэхүүн байсан л байна. Плейний байрлал байгаа гэсэн шүү дээ. 9 дөрөв нь явжсэн баг шүү дээ. Тэгээ ийм болчихоо. Тэгэхээр Memphis дээр ер нь яг энэ багийг яах юм бол тулгаа. Цаашаа энэ баг задрахын тодорхой болоод ингээ бүх юм албаас задлчлаа. Тэгэл одоо тэгээд Эгчлээс одоо сэргэм бас болтор болоо шүү дээ. Одоо угаасаа багуудад тийм ингээд ийм бүх багуудад л
Нөгөө ингээ OKC шиг ч юм ингээ эрүүл босгон зүг юм байна гэдэг л тохио ирчлээ шүү дээ. Драфтаар болсон. Ингээд Тэгэл багуу тэр сонголт руу ороод байгаа байхгүй. Тэгээд агуу зүг орж жагаад Вашингтон зарц бэлцсэн байхгүй замх болоос. Тэгээ Мемфисийг зүг орж хэлж гин үү? Тийм. Ер нь яг өгөө одоо ингээд Жаас салах нь тодорхой болсон. Жаатай бүтэхгүй юм байна гэдэг шийдэлд хүрчээ. Jaren Jackson Jr-ыг ганцаараа ингэ уяад байх хэрэгтэй. Яг үнэ. Гэхдээ Jaren Jackson Jr дээр бас бага бас босгож бас болох байсан юм байна. Нэг хөл толгоч авч үлдэж болно юм үстэй. Ер нь тэгж босоход хугацаа орно л доо. Тийм. Чи тодорчноос чинь тэр толгочтой толгой. Одоо яг Spurs ингээл нэг огнох хугацаанд босоод ирсэн юм шиг мөртлөө тэр чинь Wemby-г авахын өмнөх 3 жил байгаа шүү дээ. Тэгээ Wemby ирээд Wemby-гийн араас ингээд Wemby 3 дахь жилдээ энэ багч ингээд шууд плей-оффын сайн баг болж шүү дээ. Тэгэхээр чи ингээд 6 жилийн хугацаа шаардагдчих байгаа шүү дээ. Хурданда OKC ч гэсэн ерөнхийдөө бас л 5-6 жил шаардсан. Шээ хөгжих хугацаа. Тэр CP-л нэг голоор нь плей-оффд оруулсан болохоос биш ер нь бас ингээд. Тэгэхээр чин Jaren Jackson Jr чинь тэр 30 хүрч шүү дээ 30 гараа авчих. Тэгэхээр чин тэгж хадгалах шаардлагагүй. Гайсан солилцоо маш зүг солилцоож бодож байгаа. Би яг Ютагийн талаас харин гайхаад байгаа. Яагаад Jaren Jackson Jr-ыг авчих вэ? Нөгөө талаас нь тийм. Яг зөв Ютагийн нэг одоо юу гэх юм. Jaren Jackson Jr-ыг нэлийн өндөр цалинтай 40 гаруй сая долларын цалинтай төлж авснаа. Лигийн цалингийн зай хэмжээгээр 3 хэвээр байгаа байхгүй юу? Тэгээ энэ багт нэг менежментийн хувьд бол зөв ажиллаж байгаа. Гэхдээ нэг тоглолтын хоорондоо зохицол рострын зөв тоглож авсан уу гэдэг нь бол яг юг бид нар ярина. Яг энэ араас ярина. Тий. Одоо бид Memphis Grizzlies бол зөв юм хийж байгаа. Ямар ч судалгүй. Ямар ч судалгүй. Угаасаа тэгэл сая хэлсэн бүтэн задлахгаа шийдсэн байсан. Боломж нь олдонгууд явуулчлаа шүү дээ. Тэгэхээр дээрс нь Jaren Jackson Jr ерөнхийдөө зүгээр нэг үлрэл лигийн шилдэг хамгаалалтын төлөв шагналсан. Би бол тухайн үед зээлжсэн. Тэр бол миний хувьд бол тэр авах ёстой шагналт бол байгаагүй. Тэгээд ер нь бол жоохон хит өндрөөр үнэлэгдсэн тоглож санагдаад байдаг. Тэр утгаараа Memphis гэж боддог. Тийм. Цалингийн 40 гаруй сая яг тийм суперстар одоо яг Jaren Jackson Jr-ыг цалин гэрээ хийж хахад тухайн яг хамгийн том одууд нь л тийм их үзэл авсан байхгүй юу. Тэгэхээр би бол тийм хэмжээний тоглож гэж боддоггүй. Тэгэхээр Memphis бол зөв юм хийсэн. Юта харин яаж байгаа бол идэл гайхаад одоо. Би юу яа нөгөө одоо шүдний өвчин мэдээж жаа байгаа шүү дээ. Шүдний өвчин болсон. Гүр тийм өвчин шүү дээ. Энэ хүнээ явуулах гэдэг нөгөө хамгийн том асуудал нь бус баг сонирхгүй байна тийм үү? Энэ тал дээр ямар багууд юм сонирхох юм болоо гэдэг асуудал. Ямар ч баг сонирхгүй шүү дээ. Ямар ч баг ирээд буушуутай холбогдуулаад одоо юу гэдэг риск үрээд энэний арын даагаад одоо юу гэдэг энд найдаад ч юм уу ингээл байхыг хүсэхгүй байгаа шүү. Улаан өмсгөлтэй баг сонирхсан. Бог хамаагүй гэж үү? Яг бид энэ өмнөх дугаараар ярьсан шүү дээ. За очоод байвал одоо жаагаас дээш одоо юу гэдэг эрх мэдэлтэй нэг хідэн багууд одоо хүмүүжүүлж чадах юм. Магадгүй коуч ч юм уу эсвэл тэр нь яаж Майами гэж юм аа. Тэрнээр бол яг бидэд бол Майами гэж ярьсан. Тэгээ мэдээж энэ Ja Morant ч бас хүн шүү дээ. Энэ үний чи хамгийн сайн хийж чаддаг юм нь мөнгө олдог юм юу юм. Сакс тоглох шүү дээ тийм үү. Тэгэхээр бас өөрөө ч гэсэн дотроо магадгүй одоо юу гэх юм. Тэгээ бодож чадж байгаа бол эргээд одоо энэ өөрийнхөө карьер энийг одоо сайжруулъя, эргээд олж авъя. Эргээд нэг одоо багийн юу гэдэг юм. Яг хамгийн хангалттай зүйл юу гэх юм бол NBA бол бүр нүүр царайгаа болох гэжсэн тоглож байна тийм ээ. Жаман. Одоо анхны асуудлуудаас нь хүртэл яаж өнгөж хамгааж ирсэн ч бид мэдж байгаа юм бэ тийм өөрөө тийм хамгийн анх асуудал гаргахад нь энэ болж байгаа юм шүлтэй нэгээ тэгээд тэр бол явахгүй усаар байгаа одоо өөрийгөө юм болчих. Тэгэхээр хамгийн аюултай зүйл нь ярих нөгөө нэг цалин тийм аюу гоё тийм болох тэр бүх гоё боломж нь бол хаагдчих шүү дээ. Одоо бол энэ Jam-ын үнэлгээг анараа чи хэр өндөр гэж байна. Одоо цалингаар бол чинь буцаж ахиж ийм өндөр дүнтэй цалингийн гэрээ юу хийхдэх болов? Хийхдэггүй шүү дээ. Яг тэгвэл энэ аюу залуу тамирчид аюу тийм том сургамж болох хэрэгтэй байхгүй. Яг тэгвэл ямар ч тохиолдолд энэ би Jam-ын орлоод гараад ирэх тоглогч хад гарч ирж л байгаа. Жилийн жил гарч ирнэ. Одоо бид нар нэшнл драфтаар машин тамирчид орж ирнэ гэл чинь. Ингээл тэдний орж ирэл 30 оноо дундчлаа. Тэгээд Jam-ын орнд орлуулаад ингээл Jam-ын орон зай дуусчих. Тэгэхээр тамирчууны карьер тийм урт байдгүй. Дандаа тийм дардан байдгүй. Тэгэхээр өөрийн тэр хувийн зохион байгуулалттай сахилга бат энэ зүйлүүд бол тамирчин байхын би бол нэг доор хаяж 70-80% юм болов гэж боддог.
За одоо яг бүгд нөгөө баг нэрээ те. Utah Jazz. За Utah Jazz-ыг бол тэр сая хэллээ. Цалингийн цэсээр 3 байгаа юм шүү дээ юм уу? Нэг юм 3 дугаар юм гэсэн үү? Хамгийн одоо зарцуулалт хийж байгаа. За тэгээд баг зарцуулалт. баг штэ. Багаар штэ. Юу гэж их байж манай Warriors мөн их байт юм уу? Brooklyn хоёрт нь багаараа. Memphis, Portland, Utah Jazz. За бид нар тэгвэл энэ солилцоогоор тэгвэл зүгээр асуудаг гэсэн энэ солилцоогоор Jazz одоо яг өөрсдөө юу одоо Keontae George, Markkanen те. За тэгээд Jaren Jackson Jr-тэй нийлээд энэ бүгд цаашаагаар цоошин одоо юу руу орж ийн гэж ойлгож болохгүй. Шинэ дайралтыг хийж цалингийн зэснээс хангалттай байгаа. Одоо тоглолчдыг нэмж авч болох юм. Одоо Utah Jazz-ийн үйл ажиллагааг харахаар угаасаа энэ бүрэлдэхүүн дээр ихчлэн драфтаас 1-2 тоглож аавна тий. Тэгээд шууд энэ багаараа дайралт хийх гээд өөрийнхөө багийнхаа ирээдүйг Keontae George, Ace Bailey гээд Lauri Markkanen энэ багаас явахарг болчихсон шүү дээ. Тэглээ. Одоо Jaren Jackson хөвчөрсөн чинь Markkanen явахарг боллоо. Яг Markkanen байлгаадсан шалтгаан нь ер нь зүгээр бусад тоглогчдын хөгжлийг хүлээгээл хийсэн бололтой. Тэгээд Ace Bailey ингээ гараан тоглогч болж чадах юм байна. Keontae George-ийн өсөлт энэ жилийн өсөлт нь гол нь тэглийг бас нэмсэн баг. Тэгээд Walker Kessler ороод ирэхээр угаасаа арын шугамны хамгаалтыг сайн болгож өгч ирсэн ч гэдэг юм. Тэгэхээр энэ жилийн драфтаас бас дээгүүр сонголт лотерей сонголт бол ахын тодорхой. Ер нь ихний лотерейгоосоо шүрхшээ ер нь ихний 6-7-оор авах. Тэгээд цалингийн дэс нөгөө баг гэж ирсэн шүү дээ. Тийм бол зацуултаа хийгээд нөгөө үүргийн нөгөө хэрэгтэй тоглогч нарыг авчиж болно гэсэн тийм. Маш одоо юу гэдэг эдийн засгийн хувьд хэмнэлттэй байрлалаа дутууг нөхсөн нэгээс хоёр туршлагатай тий. Оф сизнээр авчирна. Тэгээ шууд плей-офф гэл ингээл дайралтай хийхэд энэ Utah Jazz-ыг бэлэн болцсон харагдаж. Тэр энэ багийг ирэх жилдээ шууд плей-оффын баг болгож харж чадчих юм. Ямар тоглолт яг жоо хэцүү л дээ. Одоо байгаа 3 дээр харж байгаа гэж байна шүү дээ. Жоо хэцүү л дээ. Мэдээж ирэх жилд хүмүүсийг явчирж л таарна. Тэр зарцуулалтаа хийж л таарна юм баг. Тэгвэл бас дажгүй баг бүр яг бол сайн ихтэлтэй бол биш байна. Гэхдээ ямар ч байсан нэг чиглэлгүй байгаадсан бага Markkanen-ийг ч явуулъя гэсэн нэг тим чиглэлээ бодох юм бол арай өөр одоо чиглэлтэй баг болчлоо. Нэгтлийн чиглэлтэй баг болчлоо. Тэгэхээр одоо тэгэл бас одоо бидэд ярьдэн шүү дээ. Лотерейгоос яг ямар тоглогч ирээ тэр нь багтаа хэрхэн уусахын гэдэг тэр нэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл нь гой тохироо бүрдчих юм бол тэгээл одоо гой баг бүрдчлээ л гэж би харж шүү дээ. Нуруулагч байна одоо арын Markkanen өөрөө одоо 3 дээр тоглоод эхлэхээр болцсон байна шүү дээ. Саяны бүрэлдэхүүнийг ингээл харахад. Тэгэхээр ер нь бол бас боломжтой л харах. Utah Jazz гэдэг багийг би яагаад энд яг тэгэхээр Utah Jazz бол маш том сагсан бөмбөгийн соёлтой хот. Өөрт нөгөө бусад нөгөө спортын баг нөгөө баг байдгүй удаад. Тэгэхээр ганц хамгийн одоо бүх яг нөгөө юугаар үздэг баг нь Utah Jazz. Тийм ээ. За тэгэнгүүт яг энэ баг яг одоо нөгөө хамгийн үздэг энэ баг нь хин сонирхолтой болох бол нэг шиг. Дээрэс нь эдийн засгийн хувьд Utah бол маш унд уцтай хөгжиж байгаа баг. Utah Jazz ер нь зүгээр тактикаар хожигдоод байгаа болохоос ямар ч багийг айлгаад байгаа шүү дээ. Зүгээр одоогийнх нь тоглолт. Одоогийнх тоглолт тийм. Тэгэхээр би бол алдаадах юмгүй л солилцоо гэж бодоод байгаа. Баясаахан нэгсэн эсрэг талт нь л байна л да би. Тэгээд бүр болохгүй Jaren Jackson Jr чинь Jam Moran чи үнэрхгүй тоглогч биш байхгүй юу? Цаашаа Jaren Jackson Jr-ыг солиход ч тийм нэг тийм саад тутгар болоод байхгүй. Одоо угаасаа дээд цалин 70 сая болж шүү. Тэгэхээр Jaren Jackson Jr-ийн тэр 40 сая дараа жил солих гэхэд гайгүй байхгүй. Тэгээ насан ч гэсэн залуу. Тэр би бол Utah Jazz-ыг дараа жил баг гэдэг яаж вэ? харин тийм угаасаа яг 23 онд All-Star-аар очиход багийн офсоор нь ороход хувь тохиосон гэсэн. Тэгэхээр угаасаа 5 жилийн ойрын 5 жилдээ багтаад плей-оффын баг болно гэсэн төлөвлөгөө гаргах цаа гэсэн. Тэгээд энэ жил угаасаа 4 жил рүү орж исэн. Тийм тэгэхээр яг ингээ дараа жилээсээ плей-офф руу дайрах гэж Jaren Jackson Jr-ыг авчирчлаа гэж бодож байна. Тэгээд би бол өрнөцийн хамгийн эвгүй аюултай барьцгүй ер нь бол нэг 7-8 9 хавцаа ингээ явж идэг баг дараа жилээс болчихно гэсэн хүлээлттэй. Баясаг яг тэд дээр нэг гэж боддог. Одоо асуу. Яг одоо Lauri Markkanen 3 дээр тоглоно гэж харцаа байгаа юм тий. Сая гараагаа тэгж гаргасан. Энэ нөгөө тойм нь байгаа юм. Бараг Гаргасан. Markkanen 3-т. Markkanen 3 яг Bulls эхний өөрийн карьер эхний хоёр багтаа Bulls Cavaliers 3 номер дээр яг тоглож исэн тохиолдол байгаа. Ялангуяа Cavaliers нэг өндөр сагсан мөнгө гаргаж ирэхэд 3 номер дээр тоглосон. Гэтэ зөв миний зөв гайхаад байгаа юм. Яг энэ бүрэлдэхүүн за энэ дээр одоо од тоглож нэмлээ өөр нэг урч юмын сайн тоглож нэмлээ гэхэд тиймэрхүү тоглож энэ баг дээр ирэх үү гэдэг надад асуудаг байгаа байхгүй. Тэгээ би зөвхөн миний харж байгаа зөв Lauri Markkanen Utah Jazz-ыг орхиж магадгүй гэдэг яриа гарсны одоо гарахаас одоо backup plan хийчихүүлээ л шүү дээ. Ер нь. Jaren Jackson Jr бол залуухан шүү дээ 26-тай. Markkanen 28 29-тэй ч лөө.
Замаас залгуу. Тэгэхээр одоо маркетинг зөв би зөв магадгүй зөв маркетинг яваад Jaron Jackson Jr. бэкапаар авчудаа л гэж харагдсан. А яг энэ зохицол энэ болоод байгаа сакс унаад албаар унаад байгаа гэсэн тулгаас албаар унаад байгаа нь үнэн. Гэтэ энэ дээр одоо ямар тоглож авчираад амжилт үзүүлэх үс баг болох вэ гэдэг одоо нэг юм бодлого бодчихлоо бол төлөвлөгөө гаргацсан. Тэгээ энэ дээр нь Jax, Jan, Triple J, Kessler, маркетинг 3 хамтдаа гараад амжилт гаргаж ийн үү гэдгээр нь харж чадахгүй байна. Унж байгаа гэдэг дээр бол би ярмаар угаасаа унж байгаа. За сая Cleveland-тэй тоглосон тоглолтын дээр хавь илүү тоглож ирсэн шүү дээ. 10 дооны илүү байсан. Орландо дээр үү? Үгүй юу та Cleveland-тэй байсан. Энэ тоглолтыг тэгээд дөрөвдүгээр дээр нэг ч тоглохгүй Markkanen хоёрыг албаар суулгаад. Тэгээ хоёрын суулгаад байгаа очтсон шүү дээ тийм. Энэ тоглолт тийм. Тэгээд ингэнгүү нөгөө угаасаа нөгөө альбисоор танк хийж байгаа нь шууд харагдаж байгаа тийм ээ. Тоос дөрөвдүгээр тоглохгүй хожижсэн баг шүү дээ. Тэгээ бариулаад хожигдоод дуусчих чаа тийм ээ. Тэгэхээр яг мэдээж хэрэг нөгөө драфт руу явж байна энэ баг. Тэгээ энэ жилийн драфтууд мэдээж бас нэлээд бас нөгөө юутай драфт гэдэг үг ярьж байна. Олон драфт эрэхтэй багуудын нэг шүү дээ. Тийм. Бас драфтын эрэхүүд байгаа. Төрөний дэлгэснээр гаргадаг гараан тайг харахад энэ тавуулаа яг энэ нүгээр гараан гарах боломжтой байхгүй. Харин тийм. Яг бол Кеслерт бол Бултаалман тоглогч. Тэ. Тэгэн гут Жерен Жаксон бол 3 оноо дээр гарч шиддэг стрэч дээр бол хийдэг тэ. Тийм болохоор Лаури Маркканен 3 дээр. За тэгэн гутлаа ер нь бол яг энэ жилийн өнгөрсөн жилийн драфтыг бид нар Cooper Flag, Ace Bailey гэж ярьж исэн байхгүй юу? Тэгэхээр Ace Bailey чинь team суперстар потенциалтай тоглож. Тэгээд одоо ямар давуу тал Ace Bailey-д Utah Jazz үүсгэж өгч чадсан бэ гэхээр Ace Bailey тэр дороо шууд All-Star болох юм уу 25-30 оноо дуусгах шаардлагагүйгээр жил 2 жил дотор сайжраад ороод ирэх бүрэлдэхүүнийг нь Utah Jazz өгч байгаа байхгүй. Тэрийг нь одоо Keontae George хийн тэ Isaiah Coller гэдэг NBA-гийн гарааны олон болгож болох боломжтой. 22 ассист өглөө шүү дээ. Хоёр тоглолтод 33 ассист. Тэгэхээр хангалттай сэлгээний холбогч байна уу байна. За зарим тохиолдолд Kessler алдааны асуудалд ордог ч юм уу эсвэл талбай дээр ашиггүй байх юм бол Jaren Jackson тэ жижигхэн Markkanen тэ жижигхэн тавтагч гарах. Одоо Isaiah Coller-ыг хийгээд жижигхэн тавтагч гарах хоёрлоо асуудалгүй орсон шүү дээ. Тэгэхээр ийм олон варианттай байгаа баг дээр яах юм? Одоо түрүүний хэлээд байгаа ганц нэг магадгүй туршлагатай mid level-ийн team тоглогчдыг авчираад ингээд зогт. Энэ баг яг конференцээр амжилт үзүүлэлээр плей-оффод дайрлах бэлэн болчиход байна гэж би харж байна. Тийм би бол Jaron Jackson Jr-ийн солилцоо бүр эрхчлэлийн өрөндийн өрсөлдөөнийг бүр аимшиг юм болгоо ажиллаа гэж бодсон. Warriors бол жишээ нь плей-оффд орохооргүй болж эхэлж байгаа байхгүй яг одоогийн нөхцлөөр нь харуул. Тийм ээ. Шууд Utah-г барахааргүй хэмжээнд очиж байгаа байхгүй. Ер нь бол одоо гараад Филипповский гэдэг сэлгээний залуу тоглогч нь сайн зав. Синсипау сая 3 тоглолтод 80 он авсан шүү. Сэлгээнд нь 4-8 бас 22 настай. 3-8. Ингээд сэлгээний залуучууд нь хүртэл ингээд яг потенциал байгаад байгаа. Аргагүй л дээ сүүлийн хэдэн жил дандаа ингээд эхний 14-өр сонгоцсон. Яг нэг тодорхохгүй байгаа ч гэсэн маш сайн үргийн тоглогч болчих ийм зузаан deep roster бүрдсэн. Тэгээ дээр нь би болохоор сая ингээд тэр гараанд гаргадаг чинь бол яг хав эхнээсээ тоглохгүй те Jaron Jackson Jr-ыг яаруулж тоглохгүй шууд ингээд танк хийж хожигдчих болох байсан. Гэтэ тэр чинь ингээд шууд эрх хүлрэлдээ бэлдээд Ace Bailey 2 номерын тэр ашиглаа үтсэн чинь Orlando Magic-ийн өдөөс бас ингээд физикал тоглолттой багийн өдөөс тэр өндрүүд нь болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд нэг шалгаж үзээ явж байгаа. Тэгээ дээр нь би Will Hard-ыг засгалжуулагчааг угаасаа нэлээд дажгүй засгалжуулагч болов гэдэг хүлээлт байдаг. Бас лигийн яг шилдэг залуу засгалжуулагчдын нэг потенциалтай гэж боддог. Тэгээ дээр нь ард нь хин байгаа шүү дээ. Оо маа нөгөө амар хүн юм лээ. Jerry West байгаа шүү дээ. За би юу яач. Тэгэхээр би бол Utah-г маш зөв голдролоороо явчлаа гэж зүр бодоод. Гэтэ яг зүгээр хэлж байгаа шүү. Иргэжлүүд Utah бол ямар ч сан. Гэтэ өрөндийн өрсөлдөөн гэж ярьсан шүү сая. А би бол зүгээр харин ингээд зогслыг харахаар ингээд байгаа байхгүй. Би сая түрүүнээс Jaron Jackson Jr-ыг би яг тийм overrated тоглогч шүү дээ. Тэрвээ өрөндийн өрсөлдөөн гэж ярьж ивэл өрөндийн өрсөлдөөн ярих юм шууд аврагын контендер гэж ярих хэрэгтэй болчихсон шүү. Тэнгүүд сүүлийн жилийн NBA-гийн ер нь сүүлийн жил биш ер нь яг NBA-гийн орчин цагийн NBA-гийн аврагууд баг дээр 4 номерын тоглогч нь дандаа маш өндөр чадвартай сайн тоглогчтой байхгүй. Тэнгүүд уг нь бол Lauri Markkanen бусад аврагуудыг хүсээд байгаа 4 номер нөхгүй. Тэгсэн чинь Jaron Jackson Jr-ыг авчирснаа Lauri Markkanen 3 номерд арай уур чадвар нь дутна. Тэгэхээр Jaron Jackson Jr яагаад 4 номер дээр одоо чинь өрөндийн дүр зургийг өөрчлөх багийн гол төлс нь байж чадах юм бэ? Би ингээд баясаад ингээд байгаа нэг л чи сая намрах руу ярих хэрэгтэй гэдэг чинь өрөндөө гэдэг. А би бол
Ютаг сая хэллээ шүү дээ. За өмнө фронт юун дээр офс дээр очиход сүүлийн 5 жил бид плей рол орчих. Эхний тэгэхээр баг хэлснийхээ тулгаа сая өрөндийн юуг өөрчлөнө тулгааны үнцгийг ярьж шүү дээ. Гэтэ энэ баг бол эхлээд шууд тэр авраг мавраг гэдэг юм уу арайч болоогүй. Өрөндөд өрсөлдөөд гараад ялахаар чинь авраг болчих гээд шүү дээ. Тийм л бол. Хөө одоо өрөндийн плей-оффын дүр зургийг өөрчлөх баг гэж байгаа байхгүй юу? Өөртөө ороод авраг гэсэн үг биш шүү дээ. Тэг ер нь бол зарчлалс плей-оффын баг болоод эн чинь ингээд залуучууд нь хөгжөө явна. Тэгээд энэ жилийн драфтаар бас ямар тоглогч авах уу гэдэг чинь маш сонирм. Тэгээ өөр багуудын драфт ирэх нь багт байгаа гэдэг. Тэгэхээр ирээдүйн гоё. Яа тийм дайрж үзэж болохгүй. Болно. Маркано 3 номер дээр эсрэгээрээ даваад л бол яах юм. Жаран Джексон Жуниор, Walker Kessler хоёр магадгүй бүх багуудын хүсэмжид харж байгаа нь хамгаалагчд болж болно шүү дээ. Triple J-г угаасаа Зак Идигийн гимтэлчтэй мөнгөсөр аваад Memphis үлийдэн жил дандаа 5 номер дээр ашиглалаа шүү дээ. Тэгээд угаасаа физикл нь дутаадсан. Одоо өөрийнх нь хүссэн 4 номер дээрээ тоглохоор нөгөө оны шилдэг шинэ хамгаалагч авдаг. За авах потенциал нь дутуу байсан ч гэсэн мэдгүй 4 номерын тоглогчдоо сайн хамгаалаад сайн ч тоглох юм л. Тэгэхээр энэ огч нуруулаг хамгаалалттай шидэлттэй юмтай баг болчиход байгаа. Бүгд харцгаа тийм ээ. Эгчил бол угаасаа эгчил үүсэх маш ширхтаа баг гэдэг яалтчгүй юутай байгаа даа. Тэрийг бүгд тэгээ бид эгчил ярих бах. За энэ жилүүд яг энэ баг угаасаа уналт унсаар дуусгах нь. Тэрийг бид харчлаа шүү дээ. За харин болж исэн нэг баг болохоо очих шиг болсон. Солилцоог дээр ярих хэрэгтэй баг. Тэр тусмаа Андрын яг хамгийн болох гэж исэн баг. Яг гэж субцыг явуулж байгаа юм бол Андраа эндээс гэлтэдхөө. Ямар шаардлагатай байсан юм бол за хаардыг явуулчлаа дээрээс дахиад субцыг явуулах шаардлага байсан байна. 26 оны драфтын эрэхтэй байна. За энэ бол мэдээж амар нөлөөтэй. 26 оны тийм. Энэ оны гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр таргийн. Нэгдүгээр тариг эрэхтэй. За зүгээр би яг яагаад Зубоц хардварыг явуулсан гэсэн ойлгоогүй. Яг тэр хардангаа байхгүй Кавай Леонард ганцаараа байхаараа бас плеймейкер тал дээр тоглогч дутаад хожигдоод байгаа байхгүй юу. За тэгээд энэ багийн яг өнөөдрийн хүртэлх амжилтыг ярих гэхээр бид нар Зубоцыг ярихаас өөр арга байхгүй. Одоо юу гэдэг NBA байгаа яг old school те жигэн бутаад бод ноёлж чаддаг хамгаалалт тоглох айл айлын дээр нөлөөлж чаддаг. За яг гураа шидгүүч гэсэн pick and roll дээрээс тоглогчноос суулж өгдөг ганц юм төгнө болгож байгаа байхгүй. Би яг үндэ ягаа бас нэг ойлгохгүй. Одоо Garland-ыг авснараа энэ үлрэл Clippers яг Garland-тай плей-офф ч юм уу плей-ин рүү хүчтэй дайралт хийж чадах юм уу гэхээр би бас жоох эргэлзээд байгаа байхгүй. Нэгдүгээр Garland гимтэлтэй байна. Матурын зав ирлээ гэхдээ. Матурын бол мэдээж цэвэр оноо авахч гэхээр James Harden-ыг илүү орлох боломжтой тоглож. Өнгөрсөн жилийн нөгөө Norman Powell-ын тоглолтод орлуулах гэдэг юм шүү. Тийм. Тэгвэл Матуранд бас сул тал байдаг байхгүй юу? Тэр нь хамгаалалт нь. За Garland бас сул тал байдаг. Тэр нь бас хамгаалалт нь. Тэ. Тэгэхээр оноо авах боломжийг нөхсөн ч гэсэн за James Harden хамгаалт байхгүй л дээ. Яг уу ирээдүгээ харсан үйлдэлийг Clippers хийчихвүү гэж харахаар энэ үйлдэлийг нэг тоохгүй байна уу гэж би бодож байгаа. Зүгээр яг энэ бүрэлдэхүүн энэ жил бас нэг плей-офф тийм дайралт Kawhi-тай хийчих үү үгүй юу гэхээр энэ дээр би жоох эргэлзээд байгаа байхгүй. Бид их Clippers-ийг өдөрт эхлэх болгонд л за энэ жилийн контендер багууд Clippers энэ жил Clippers гэж сүүлийн баг 23 жил ярьлаа л та. Clippers-ийн өнцгөөс болохоор яг уу яг энэ бүрэлдэхүүн болж исэн ч гэсэн аврах хот хангалтгүй гэж үзсэн байж болно. Тэгээ өөрөөсөө угсаа ахмад баг байсан. Тэгээд ингээ Harden энэ гээд явуулангуудаа Матурын Garland гээд залуу хоёр тоглогч учраас энэ жилээ ерөнхийдөө тийм энэ жилээ таад ирээдүйдээ бэлдэж жилийн драфт 100 шиг хэмжээний төвийн тоглогч олдно ч гэж төлөвлөсөн юм уу те. Баясагийн сонголт юу солилцоо юу гэж энэ дээр Clippers ганц ойлгоогүй солилцооч. хожигдсон уу гэж Clippers хожигдлгүй байх хэвтэй. Үгүй бид нэр Clippers-ийн тоглолт болоод гэлээ те. Сайжирч юм. Энэ хөлөд хамгаалцсан юм. 100% одоо Clippers ганцхан төвөнд өөрчлөн Lopez. Brook Lopez. Тэгээ Brook Lopez гараад тогтмол тоглолт юу болохыг бид нар харсан шүү дээ. Нэг тоглолтод 3-9 хийчлээ те. Тэгээ тэрнээс хойш байхгүй болсон шүү дээ. Тэгээ бодохоор зүгээр гайхаад дээрс нь Kawhi Leonard дугна ингээд ирүүл саруул сайн тоглоод сайн байгаа үед ингээд ийм солилцоод үнэхээр ойлгохгүй. Харин тий. Болж исэн юм бол яцсан гэдэг дээр бүгд чишсээ ялхан бодолтой байх тийм. Хамгийн болж исэн баг бас дуул яг шүү дээ. Доороос 10 гараад ирлээ гэж ярьсан шүү дээ бид. Тэгээд яг Kawhi-ийн сайн тоглож байгаа дээр ингээд сольждаг нь жоохон сонирхолтой л. Уг нь хожигдох гээд байгаа баг биш байгаа шүү дээ. Хожиж явж ирсэн гинт. За ухрах хараандаа хийгээд хэдүүл ер нь хойшоо суух удаа. Ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдалтай болчихоо. Магадгүй яг саяны дайралтан ч гэсэн тулгаагийн хэлсэнчлэн ховд итгэл найдвар төрүүлэхэргүй байсан учраас хилчлээ. Тэгээд Kawhi-ийн ярьслахын дээр тэгжлээсэн. Ер нь яг багийн удирдлага бага жоохон залуу одоо болох гэж юм хийсэн байх гэдгсэн. Гэхдээ тэгээд зөв бодсон
Харин Зубацыг бол орлуулах хүн олдож болох байх. гимтэлтэй гэж Зубац ирээд шал уруулчдаг гэдэг Венберг ярьж ирсэн тийм ээ бид бөөндөө Зубац шүү дээ одоо бол Клиперс нь аюултай очлоо шүү. Урд нь угаасаа Харден, Кавай гэдэг хоёр тим өндөр ур чадвар дээр нэмээд те тэр багийн сэлгэнч сайн байгаа бүх юм сайн байгаа шүү дээ. Хангал асуудалгүй байгаа шүү дээ. Сая Хардны тоглоогоо хоёр тоглолтын дээр Клипсийн тоглолтыг үзсэн. Яалтчгүй Харден байхгүй болохоор плеймейкер талаас тэр оноо авах үүсрийг гаргадаг тоглогч нь бол Джеймс Харден байсан байгаа байхгүй. Кавай ганцаар бол үнэхэр хэцүү мөлий. Бусд нь дандаа үүрэг тоглож. Одоо Крис Даниг бид нэр ярьж байна. Одоо яг өнөөдрийн сагсан бөмбөг бол илүү оноо авалтан дээр тулгуурласан сагсан бөмбөгийг бүх баг тоглож байгаа. Крис Дан талбай дээр 30 минут довтлохын дээр маш ашиггүй. Тим ч болохоор Матури ирсэн, Дэвис Гарланд ирсэн те. Матурин бол Индиана Пейсерсийн ерөнхий төлөвлөгөөнд бол байгаагүй. Ягаад гэвэл өнгөрсөн жилийн финал плей-офф дээр маш сайн оноо авахч байсан ч гэсэн ерөнхийдөө Индиана Пейсерс багийн төлөвлөгөөнд байгаагүй болохоор Матурин бол Клиперс ерөнхийдөө нэг буруу зүйл бол байхгүй. За Дэвис Гарланд ч гэсэн бүх юм өгнө. Хамгийн гол нь хэр эрүүл гэмт бүтээс эргэж ирч чадахыг. За бүгдээ юу нь юу бол харъя та тийм ээ. Юу болж байна. За тэгээд дараагийн бас солилцоо гэрээ. Warriors хамгийн өндөр одоо Miami-тэй нийлээд хамгийн өндөр одоо юутай хиний Янасийн араас явж исэн баг байсан. Бүр яг мэдээлэл гарсан чи эхлээд уулын бүр Jaren Jackson Jr-ыг авах гээд байжгаад тэгээд Янасаас болоод бас Янас бас мөдөд дурдсан юм билээ шүү дээ. Тэрнээсээ болоод Jaren Jackson Jr-ыг хаяад Янас руу явангууд уул ах өндөр боломжтой баг нь уул нь Warriors байсан юм билээ шүү дээ. Тэгээд яг ингээд ер нь түрүүн Янасын нөгөө молиг өнгөлтөнд бас хэд орцсон л та энэ баг. Ийм болсон. За ямар ч нөгөө юу Golden State Warriors-ийн драма нь бол Kuminga байсан. Сүүлийн 2 жилийн. Тэгээд тэр Kuminga-ны явсаар байгаа тэгээд Porzingis суучих хаварлаа та тийм ээ. Бади ил тамп явуулсан тийм. Тэгээ нэг яриад шаардлагагүй солилцоо л доо. Тийм ер нь Warriors болохоор таныг хүндлээд оруулсан. Хөөе тийм нэг сүртэй тийм юм. Нэмэгдүүний байрыг солиход нийлбэрийн дүн харалтан. Яг нь нэг л давуу тал олж харсан. Porzingis-ийн гэрээ энэ жил дуусч байгаа. Тэгэхээр нэг их жил нөгөө 30 сая нэг юм байгаа юм да тийм. Тийм л юм байна. Өөр юм байна. Тэгэл яг тэгэл багийн ард болж байгаа нэг тийм Авкер Жимиг аваад ажиллаа шүү дээ. Kuminga, Kero, Bibini хараад Авкертлал хэцүү л байдаг л. Яах гээд байгаа юм гэдэггүй. Багийнх нь шийдэж явах яах гээд байгаа юм. Porzingis 2 сарын 19-нд All-Star-ын дараа тоглолт. Boston Celtics эсрэг тоглолтод оролцсон гэдгээ өөрөө хэлсэн. Тоглол нөлөө үзүүлнэ л дээ. Тоглохгүй тоглолт шүү. Тэр бидний гаргах хэвээр ярих хэвээр зүйл гэхээр Kristaps Porzingis яг үнэхээр Stephen Curry туслаад энэ багийг яаж плей-оффд оруулж ирээд тоглох боломжтой юу гэвэл харах хэвээр. Яг Porzingis ямар нэгэн байдлаар гэмт бэртлэхүү өөрийнхөө тоглолтыг үзүүлж чадах юм бол мэдээж Stephen Curry маш том тусыг хүргэнэ. Тэгээд юу гэдэг тэр чинь бас маш урт амтан байгаа хгүй 3 шидэлттэй тий. Тэгэхээр Golden State Warriors-д өөрсдөө байж болох нөөц болцоог ашиглаад хамгийн боломжтой солилцоогоо хийч үү гэж харж мэдээж Янисыг авах гэж оролцсон энэ бүтлгүүцсэн. Тэгээд бэ сонголт нь мэдээж Porzingis байсан бол. Тэгээд Porzingis-ийг бас хүндэтгэх нэг шалтгаан байгаа сагсан бөмбөгөөс одоо холбоогүй тийм одоо өвчин гэх юм уу тийм тусаад ингээд тамиргууд би тамиргуудад зэмжлээ нэг тийм болоо явуулсан. Тэгэхээр яг бид нэр All-Star-аас дараа яг плей-офф эхэлтэл Porzingis энэ бүх тоглолтуудад оролцож чадах уу хэр бэлтгэлжилтэй байх уу гэдэг зүйлээс маш их зүйл шалтгаалж байгаа. Тийм сая Curry бол ямарсан бэлтгэлтэй байгаа. Дээрээс нь өнөөдөр өглөө гарсан мэдээлэлээр энэ All-Star-ыг ч үнжиж магадгүй гэсэн мэдээлэл гарсан байлээ. All-Star нэг мөсөн Steve Kerr бол энэ хоёрыг хоёул ингээд бүрэн эдгэж тоглуулна л гэсэн мэдээлэл. Тэгэхээр All-Star дуусчих орж ирэх юм шиг байна. Тэгэхээр All-Star дээр магадгүй нөгөө шинэ бас тоглож орж иж магадгүй юм шиг байлээ тийм. Porzingis л тоглох уу? Шиг энэ Curry-гийн оронд орж иж. Тийм. За дараагийн солилцоо. За өрнөдөрсөн ерөнхийдөө үлдсэн бүх солилцоонуудыг бид харж байна. За Suns, Bucks, Bulls. Suns бол нэг ашиглахгүй байсан төвүүд Nick Richards гэдэг тэр төвүүдээ явуулсан тий. Тэгээд New York Knicks-ог бол өрнөдөрсөн юм шээ. Pelicans гэж. Солилцоо байдаг юм байна шүү дээ. Юу яриад байгаа юм бэ та? Би тэгээд өрнөдөрсөн гэж юу Хойшоо хадвараад өрнөдөрсөн биш. Тэгээ Luke Kennard-тай солилцсон байх шүү дээ. Тэгээд Luke Kennard Lakers ирсэн байсан. Gabe Winston явчих. Яа. Hawks руу. За тэгээд цагаан залуучуудыг гоё цаг зулуулж ин да гоё. Тэ? Нөгөө ээлжтэй л ингээл Miami-тэй солилцоо их нэр үнэхээр асуудал.
За Люк Кеннардыг бол жижигрээд салжуулагч өөрийнхөө систем таарах тоглогч гэж үзсэн учраас бас нэг 3 оноо шидлэгчийг системд тааруулж авчирсан байна. Тийм. Плей-оффын дайралтанд бэлдэж гин гэсэн үг шүү дээ. тоглолтод орсон шүү дээ. Ихний тоглолтод оролцсон. Яг Warriors-д тоглолтод оролцсон тийм. За. Энэ бол Эйтон Лука 2 тоглоогүй, нөгөө талаас нь дэж Стеф тоглоогүй. Jackson Hayes тоглолтын юм тоглож байна. тэр тэгсэн Тохоос өөр юм хийдэг чи орно шүү дээ одоо. энэ тоглолтыг уул нь бол нөгөө удирдлагын энэ тоглолтыг уул нь маш хүлээж ирсэн. За ингээд эхнийхээ оноо 3 оноо Тэгээд ихний тоглолт хийжлээ тий. Бүрэн бүртгэрээр бол энэ хоёр тоглолтыг үзчих гэж бодож байсан. Бэлтгэх гэдэг юм бүх нөгөө л гаачлаа тий. Энэ хоёр багч удирдлагын нээлтийн тоглолтыг тэрнээс хойш нэг тоглоог байхгүй юу? Тэгээд хоёр тоглолтыг маш хүлээж ирсэн байхгүй юу? Маш сонирхолтой тоглолт. Стефен Кори байхгүй. LeBron James. За 3 дугаар үеийг LeBron 12 оноо дараалж явж эхлэв юм аа. Фу. Тэгээд 86 явж тий. Энэ өмнөх тоглолтын харин Warriors маш гоё хожиж авсан байсан. Санс дээр. Сансыг маш 4-4 үед хамгаалаад Санс 6 минутанд 2 гол авсан шүү дээ. 12 оноо нөхөд ороод ирсэн. Илүү ээж байгаа нэг сүүлийн 6 минутанд 5 минут гаранд 2 гол авсан шүү дээ. За ингээд Lakers үстэй. Lakers очсон. За тэгээд өрнөсөн бүдээр хөсөлтүүдийг бас харцгаая. Юу болж байна? Яг энэ дээрс харагдана. Уул нь бол түрүүн бид нар ярьжсэн одоо Warriors дээр нөгөө уул амарчуу зүгээр байгаа гэдэг тийм ээ тий. Тэгвэл амрыг бодохоор доор байсан бүх багууд чинь бүх юм өөрчлөгдөж чаа саний солилцоо байгаа. Memphis нь уул нь 9-р доороос гараад ирэх юм байна гэсэн Memphis үгээ бүтэн задарчиж байгаа. Юу унтж байгаа? Utah унтж байгаа. Portland шүү. За одоогоос Portland нөгөө Clippers доор шивчсэн Clippers чинь ингээд бас жоохон сонирхож байгаа тийм. Тэгээд ингээд ингэнгүүт Clippers гайгүй байг. плей-инээс бол унахгүй байна гэдэг нь бол батар болчихж байгаа юм. Тийм. Одоо плей-ин тоглох 4 багч морыг Тодорхой болчиход байгаа. Тэгээ энэ саяны солилцооноос энэ бүх юм солилцоо. За энэ дөрөв. Тэгээ ерөөс энэ дөрөв хоорондоо тоглож байгаа. Энэ дөрөв л. Бусдын доороос гарчихгүй болчиход гарчихгүй. Одоо дээрээс ундахчваг баг. Ундахчгүй тийм. Тэгээ яг энэ дөрөв хоорондоо ингэ явсаар байгаа л плей-ийг тоглож байгаа. Унс нэг магадгүй нэг байгаа. Доороос нэг л баг гарч ирэх боломжтой гэсэн чинь Одоо Reeves нэрсэн гайгүй юм шүү дээ. би бол дагаадсын доороос уулан гарч ирэх юм болов уу гэж гарч ирэхгүй шүү дээ. Энэ жил харин энэ жилийн драфтаараа л Dallas тоглож авахгүй бол дараагийн 2 или 3 жил байхгүй. Тэгэхээр нөгөө өрөндийн ганц нөгөө яриад байгаа хүмүүс нөгөө бас энийг ганцхан юуч нөгөө энэ бас экспертус зөндөө ярьж шít. Энэ жоо сонирхолтой болчиход байна. Ягаад тэгэхээр өдөр талдаа орж яхад NBA-ийн баг 10 баг нь Ундалтаа хэлчихэж байгаа. NBA сонирхолтой болгоод байгаа юм байхгүй. Одоо ингэ бидээс хаалдаж дөнгөж өдөр ихлээр бид нар NBA-д 17 тоглолт тавьж чинь багуудыг 50 тоглолт дөнгөж хийгээд 30 тоглолт дутуу байсан чинь плей-ний дөрвөн баг тодорхой болсон биш. Доорс ямар ч баг гарч ирэхгүй. Энэ дөрөнд дээр 6 баг нь унахгүй. Тэгэхээр энэ чинь яг жоохон сонирхолтой болчиход байгаа. Тэгээ Америкийн нөгөө төрний хэлсэн чинь амрах боломжгүй болчиход байгаа. Таарсан дээгүүр гэсэн багуудаа хэцүү заа хохоо. Одоо ийм баг одоо жишээ нь Евролиг ч юм уу одоо Монголын лигт сүүлийн байрууд эзлэхээр лигээс хасагддаг. Тэр нь өрсөлдөөнийг байнга байлгаж идэг те. Айсгол юу гэдэг чинь хэдгээр байр нь дууснаас шалтгаалаад бас холбооноос авах мөнгөний шагналтай байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар өрсөлдөөнийг зохицуулсан зүйлүүд байдаг юм байна. Зүгээр NBA-гээр бол хэтэрхий том мөнгөний зах зээл ярьж байгаа болохоор хэцүү. Тэгээд дээрээс нь унгууд нөгөө драфтын нэг гоё ирэх гэж юм авдаг юм байга болохоор тийшээ бас бод тэмүүлээд байна л дээ. За дуусах. За тэгээд тэсвэр өнөр бүдрийг болцгаая. Ингээс команд өгөөд. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola.
Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи PKM-ээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн PKM-ийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-с лиг рүү орон PKM-с тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Эмбэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн өдрийн 17 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За тэгээ Эмбэ Токийн Platinum Event-ч бол үндэсний дээд лигийн аль биесны апп Toki байгаа. Тэгээ тоглолтын хуваарь цэцгийг зөвхөн Tokigоос та бүхэн хараарай. За мөн нэвтрүүлгийн Platinum Event-ч сагсан хүмүүс бол дэмжих Coca-Cola тэгээд хамтдаа илүү амттай Coca-Cola. За мөн PC Mall Platinum Event-ч байгаа. Тэгээ та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийн аль биесны одоо гар утаснуудыг бүгдийг ямар ч ууштгаагүй лизингээр зөвхөн PC Mall-аас авах боломжтой гэдэг та бүхэнд хэлмээр. Тэгээ мэдээж хэрэг Platinum Event-ч Монголын хамгийн зөвлөлийн шар хэрэг Singur Ultra гэдэг хамт байгаа гэдэг та бүхэнд хэлмээр байна. Бүх спонсорудаас энэ бид зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ бүгдээрээ одоо залуу тоглогчдын дүүлээс эхлэе гэж бодож байна. 3 дахь хэсгээр тэгээд яг хоёр дараагийн тоглогчтой нэг баг те. Dallas Spurs хоёртой дээр бид нар Wemby Flag хэрэг
Ярих та. Айверснаас хойш 4 тоглолтод 150-аас дээш унаарсан. Анхны Америк руки болсон. Аа. Бараг 40 оноо дунжилсан юм биш үү? Тийм. Айверсоос хойш шүү. Анхны Америк тоглогч болсон. 40 оноод унтчихсан. Тэгж утсан юм байна та. Тэгжэл одоо Шарлотт шиг л юм болсон шүү дээ. Тий. Шарлоттоос ч амар биш үү? Айверсоос хойш 96 он гэдэг чинь тий. 30 жил. 30 жилийн дараа юм уу? Тусна тэгээд дандаа өөр тоглогч нар байгаа гэсэн үг юм. Одоо Лука Мока байсан бохоо. Тий. Олон улсад тоглогч нар юм уу тий? Тий. Тэгээд өчтөр тоглосон. За нүчтийн тоглолтод өөр тоглож. Өөр Вемби биш өөр тоглогч гарч Би ч биш, флагч биш тий. гарч биш өөр тоглолт гарч сурсан. Cancel 40 оноо. 40 оноо трипл дабл. Гэмэл давлаа. Энд чинь тэгээд нөгөө хэдэн минутанд Тий. нөгөө хамгийн юугаар орсон юм. Хамгийн бага минутанд энэ юу үзүүлэлтийг хийсэн тоглогч гарсан юм шүү дээ. Түүхэнд ч гэсэн. Түүхэнд ч гэсэн шүү дээ. Спurs-ийн түүхэнд болохоор Дэйв Робинснаас хойш анхны тоглогч болж байгаа юм тий. 40 оноотой трипл дабл. Спurs ихтэй. Эвгүй хөлчлээ. Үгээр барах тий одоо тэгэл. Үсийг хоёрт явж шүү. Маш залуу тоглогчдыг тэгээ маш хурдан юм багийг. Гэхдээ зөв энэ зөвхөн залуу тоглолтоос илүүтэйгээр энэ чинь Вембиг нь нөлөөлөл байлаа. Тэгээд Вембиг цагсан бөмбөгийн түүхэнд ертөнцийн зөвхөн цагсан бөмбөг үүсч өгсөн энэ 100 хэдэн жилийн хугацаанд ийм тоглож байгаагүй л эсвэл Яг тэр хугацаанд нэг Уилт нэг тухайн үедээ байвал байсан баг тий. Тэр үеийн тэр нүгэлт юм шүү дээ. Тэр нь Орог тийм бохоо. Тий. Бид одоо нүдээр үзэг болоо мэдэхгүй тий. Уилт чинь тэгээд Уилт нэг иймэрхүү л байсан баг гэж төсөөлөх юм бол одоо нэг. яг гэхдээ ясаа ийм өндөр биш. Гэхдээ тэрэнд би ялгаагийн тэгж бодоод байна. Тэр үед Уилт зөв хитрхээ бусдаасаа зүгээр илүү сайн тий. Бас л энэ шиг Вемби шиг л асарсан. Тийм. Тасарсан байсан. Хойны эдийн саксны хөгжилтэй болох хамттай. Үнхээр тасарсан. Одоо тийм Вемби чинь тэр доор зогсохоор ер нь л маш олон довтлохоо зөв боломжгүй болж хувираад шүү дээ. Зүгээс ороо зүгээр цацалтай алдаад байхгүй. Блоклог байхад айж цацаад хойноосоо даруулчих вэ гэдэг. Бид нар бас нөгөө хэнийг ярих хэрэгтэй юм бэлээ. Билд раслыг тийм ээ. Бас их дурдаад байдгүй. Тэгэхэд нөгөө 22 ребаунд дундчдаг байсан байх шүү дээ. Тэгэхээр ч одоо тоглолтод бүгдийг авах гэсэн үг үстэй юм. Яг нөгөө нэг 15 мав оноо дундчлаад байдаг болохоор Тий. Арай баг тий. довтлохоо баг. За тэгээд 40-12 самбар 12-д дамжуул 21 настай Стефен Касс. 96 хоногт одоо хийсэн байна. Нөгөөх нь Оскар Робертсон. Оскар Робертсон 22 нас 33 хоногт. Тэр мистер хамгийн трипл дабл тий. залуу энэ статистикийг бүртгүүлсэн хүн болж шүү дээ. Бас түүхэнд. Тийм ээ тий. За тэгээд тэгээд ер нь тэгэл олон түүхэд бичсэн байна. шин залуу тоглогчд маань ингээд нөгөө сагсан буу яаж хурцтай өгч бид нараас эндээс харж байна. Сүүлүүд NBA-гийн нөгөө сүүлийн хэдэн жил NBA-гийн нөгөө эвдэгдэшгүй гэжсэн рекордууд ер нь маш хурцтайгаар эвдэгдэж шүү дээ тий. Тэр энэ нөгөө сагсан бөмбөгийн тэр юу дээрээс нь тоглогчдын энэ ур чадвар яаж хар багасаа маш мундаг болж байгаа өдөр харж байна л да. За тэгээд дараагийн бас юу тэгээд за яг бид нар зөндөө ярьсан юм чи спорт үгээс ярих бах дараагийн сэдв рүү шууд орё гэж бодож байна. Тэгээд Денвер Буллсын тоглолтоос бүгд эхэлцгээе тэгөө. За Саймон шууд тоглолтоор эхэлсэн мэ тий. Christian Brown тоглолтуудаар оролцоод эхэлсэн байгаа тий. Денверийн үед. Энд дээр Кэм Джонс эргэж ирсэн. Лөө. Энд дээр үлээ үү? Энд дээр тийм Кэм Джонс энэ дээр эргэж ирсэн. Хоёулаа гараанд гарсан. Тийм. Пейтон Вотсноо гэмтэлд алдсан чинь зөрөөд ямарчсан Кэм Джонс азар ирлээ. Болоод энэ тий. Нэг аюу хэцүү нэг нөхцөл байдлаас тий. За Chicago Bulls бохос шинэ бүрэлдэхүүн дээр тоглосон. Ябсэлээ гараанд гарсан тий. Япусэл нэг 5 дээр гараанд гарлаа. Бүзэл төр дээр Секс нь бас сэлгэнээс гарсан ба шүү дээ. Айви бас гараанд. Ави бас Гарахтай дараагтай намхан бүрэлдэхүүн гарч ирсэн. Секс сайтаа шүүн цу сайн байсан шүү шалаад бас. Солилцоогоор шийдсэн тий. Одоо тэр нөө Буллсын фэнүүд ч гэсэн өөрсдөө ингээд задарлаа хүлээсэн бэл дээ. За тэгээ Никола Йокич. Буллснэр. Юу гүц Оскар Робертсыг гүйцээд бүх цаг үеийн хоёрт орж ирж тий. тэгээ хэнийг гүцэх нь Растик гүцэх нь цаг хугацаанаас л та. Ойлгомжтой. Буллс ч ингээ хожоо яваадсан айгу. Хожих төгсөн.
Энэ эндээс цугсан гараад бас өөрсдөө нэг харуулах гал тий. Тэгдэг тий. Тэгээ Ябуселийг харсан үстэй. Яа хамгаалт нэгтэй зааж маагаад. Яг одоо ингэж яхад тэгэл за унаа шүү гэж их бэлэх хөөхтэй. Тэгээ нөгөө дөрөвдүгээр үе чинь 22 гэдэг. Раан гүйцэтгээд. Тий. Дорны юм. 22 ч шиг. Унын шуунч юу авах вэ? Нөгөө баг нь за одоо болсоо гэж байгаа юм. 22 гээд. Яг болох бүр болохгүй гэхдээ суулгах чинь. Ютасаа суулгах. За бүх цаг үеийг трипл таблаар. Тэгвэл 25 хэлтлээ дээ. Westbrook-ийг гүйцэтгэл цаг хугацааны асуудал. Үгүй ээ доорош. Одоо Westbrook бол дахиж бараг трипл дабл хийхгүй шүү дээ. Юусэн ч ганц нэг л тий. За ер нь Энэ хүн ч одоо тавал толгон дээр хийгээд. Өнчтөө тэгэл. Хэсэг юм дээ. За Westbrook гүйцсэн MVP сүүлийн хэдэн жил байнгын л одоо MVP үүссэн. Лука ер нь дээшлэх юм байна да бас. Бараг ихний 3-т нэг энэ 3 хүнээс бичигдсэн. Лукагийн хэд байна? 88. 7-д биш шүү дээ. Яг 88 ч ихтэй бас жоохон холоо. Гэтэ яг бас дээшлэх юм байна. Нэгэн дээшлэх боломжтой. Холоо гэж ойрхон шүү дээ. Бодсон ч яг тийм байна. 138, 180, 100 тоглолт гэдэг чинь Нэг үлдэл гаргах хэвээр дуул. Тэгээ өдрөл болгон хийхгүй Хийхгүй тий. Яг 3-аас 5 нэг 20 тоглолт 20 за 30-т нь хийчихгээл төсөөлгөө. 5 жилийн дотор эдийг хийдэг чинь. Тэгээ Лука ч 30-т нь хийх бүрэн боломжтой. бүрэн боломжтой тий. 30-т нь хийгээд 5 өдрөл гэвэл нэгт орж. Тийм ээ. Никола Йокич ч 50-д нь хийгээд шүү дээ. За Лука ч үл 17 оны драфт л үлээ. 8 л. Одоо энэ жил чинь 8 9 дэх нь үстэй. Кини? Лукагийн 17 оны. Үгүй ээ тоглолт нь хаа. Үгүй ээ. 8 баг. 8 өдрөлд 88 гэхээр бас гүцэхгүй юм шиг. Нэг дүүлэл 10 эцэл юм тий. Тэ. Гүцэхгүй юм шиг. За бүгд шинжигдсэн MVP-ийн чансаа бүгд харцгаая. За Лукадо жич дэшаксэн тий. тийм ээ. Кейд орж ирсэн гоё байлаа. Вемби бас ороод ирсэн. Тийм дээ. KD оруулж зүг мартсан байсан юм шүү. Харуулах нь Одоо бол яг ингээд жинхэнэ шудраг байна. Одоо Лука жоохон хойшлмоор байна тий. Бодит байдал дээр. Яг хувийн стат нь гайхалтай л аваад байна л та. Шээ чихтэй бас шээ чих бэртэлтэй болоод бэртэлтэй баа. Шэйг одоо шэйн гэмтэл бол яах вэ энэ чинь. Оостад орохгүй болсон байх шүү дээ. Тий. Оронд нь шингүүн орохоор болсон. тэгэхээр ер нь All-Star болоход ганц тоглолт юм нэмдээд чинь тодорхой болчлаа л доо. Тэшээ ажиллаа амар сайн хийчлээ. Тэгээд Оострын хоёроо сайхан амархаа бодчихлоо. Бас тийм тий. Сайхан болчихлоо. Тэр бид нэг ярьдаг шүү дээ. All-Star бол яг орж байгаа тоглолтууд бус багуудын тоглолтууд энэ маш гоё амралт. Энэ 5 хоног амрна гэдэг бол 4 хоног амрна гэдэг бол. Тэгээд тэгж нисдэг ба ямар ч завгүй back to back хийж нисч тоглолтууд маш том амралт шүү дээ. 5 биш ээ. Чинь зарим нь ер нь бүр 8 7 хоног, зарим нь 7 хоног. Хамгийн бага нь л 6 хоног амарч. Яг үгүй чи нэг тоглолт тоодох 3-аас эхэлж явах хэрэгтэй баха тий. Тэгэхээр чи тийм зарим 7 хоног амарч байгаа шүү дээ тий. Үгүй харин хамгийн бага нь л 6 хоног амарч байгаа. Тэгэхээр Бар дээдл 8. Дээд 9 хоног амарч байгаа багч байгаа. тэгэхээр маш том амралт болно л доо. За бүгдээ одоо энэ 7 хоногт болох гоё зүйл яачгүй Мэ Оостар тийм ээ. бүх хотын тоглолт Болно. ер нь ихтэй бүх одын тоглолтын тэмцээн чинь муу байж байгаа л нэг аягүй гоё болоод тэгэхээр муу гэдэг явдаг энэ бол түүх шүү дээ. Ингээл хүмүүсийн харалт. TikTok тоглолтын тэмцээл болж байна. Энэ болохоор баг энэ яг юу болох гайх. Яг би зөв Carter Bryant-ыг бол гоё тоглолт хийж байх гэж би бодож байна Spurs-ийн. Ер нь бол нэлээд атлетик тесрэлттэй залуу атлет. Гинтийн байдлаар гоё юм хийж магадгүй байх гэж би. Одоо тэр Майами Орландо хоёрын нөхрийг бол би мэдэхгүй байгаа сайн. Тоглолтын нөлөөг нь те. Тэгэхээр энэ хоёр нэлээд сайн тогтдог болоо. Баясаа тэр хэр тогт юм бэ? Талбай дээр гардгүй хоёр хүний гаргаж байгаа байлуу гэж бодод байна. Тэр хоёр л гай вэж магадгүй болов уу гэж. Наад улаан өвсөлтөө үсэх уур. Jackson Hayes бол яг хөө энэ байх хэвээр ихээр авсан хүн байхгүй яа. Тэгэхээр Luka Doncic, LeBron James, Austin Reeves 3 одоо яг тогтоо ганц тижээж байгаа юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ үйлрэл барыг хамгийн олон тогсон тоглогчдын нэг нь Jackson Hayes байна. Дээрээс нь энэ жилийн тоглолт юу ч юм гэхдээ бас эле хотод болж байгаа шүү. Саяхан бас нэг тоглолтын дээр явж нэг хурдан дуфтанд гараад Хөлөөр завсраа гаргаад. Тий тэр чим тэргээрээ л оргуул. тэргээр орж байгаа юм шүү. Тэ ямар муухай харагдсан бэ те. Өндөр оохно. Тэгээ одоо тэрийгээ тоглолтын тэмцээн дээр хийх шүү дээ.
Надад яах вэ? 39-аас 3 оны шидэлтэн байгаа юм л шүү. Юу яриад байгаа юм бэ? За shooting stars. За shooting stars. За. Shit, Scotty Barnes надад энэ рүү явж Бар орж байхгүй юу? Richard Hamilton багий те. байгаа. Таунсыгаа Corey Megan. Team Cameroon Арны Хьюстон. баялаа да. Team Knicks. Corey Maggette ч бас Los Angeles хотын Clippers-ийн бас түүхийн нэг шүү дээ. Тэр параас хийсэн баг. Ер нь хэцүү үед нь Тий. гоё нэсэн шүү. Corey Maggette, Elton Brand, Lamar Odom гэл энэ гуус ч бас Энд бас гой нэрнүүд бас хэлж шүү сая бас. Ойрд бас сонсоо нэрнүүд бас дурсаж шүү. өөр асуух юм байл асуух. За энэ бол нэг юм эмцэ болох нэ. За Dylan Harper автагаа Ron Харпрын гэр бүл. Harper family Team Harper гурлаа. Энийг бас харах гоё. Тийм ховор шүү дээ тий. Ховор тийм ховор. Хаад нэг дүүн коллежд одоо болоод байна. Тинкс. Баг 3 ах トゥ болох гэдэг шиг шүү дээ. Яа. Тэгэхээр чи одоо Янси ах トゥ Яансын ах トゥ сэн чи яхаа. Пламлигийн ах トゥ бол гурлаа байсан шүү. Тэр нэг нь яг класс сайн болов тий. За тэгээ бүх одын тоглолтын бүрэлдэхүүн. За тодорсон. Өнөөдөр яаж болчихсон? East West World. Яг хогдсон нөрөө юу? Тий. Яг багт. Тэгэл олон улсын баг нь бол амар харагддаг харагдчихлаа. Жохон настай Америкуудад нэг багт хийсэн. Тийм. Угаасаа тэгсэн байх. Залуучууд өгшөнгөө хоёр гооц. Тийм, залуу өгшмөл байгаа. Яна ахгүй тийм. Сүүлийн багийг харахаар Бүх одоо ч гэсэн залуудаа орж шүү дээ. Уу яг наач одоо тэгэл Янс тоглохгүй, Шэй тоглохгүй болоод бас бүрэлдэхүүн нэмгэрлээ шүү дээ. Тийм шүү дээ. Янс Шэй хоёр байхгүй гэдэг чинь нэлээд нэмэрж байгаа. Тэгээ яг энийг сонирхолтой болгох нь тэгэл Wemby л шүү дээ тий. Тийм. Wemby л яг яс үзнэ гэдэг байгаа шүү дээ. Одоо бол яг олон улсын баг хожино гэсэн баталгаагүй болчлоо гэж би бол харж байна. шээ юу юм байх болчихгоо тийм. Янс хоёрын нөлөөч бас том шүү дээ. Янс ч яжтал Америкч тоглодог хүн чинь. Тэндээс бол Стефен Curry өнжин. Murray бол алдсан хэвчээ шүү дээ. Анх удаа орж байгаа болохоор их бах тий. Би бол райдгаараа тоглоно. Тэгээ Wemby, Murray энэ хүмүүс чинь бас нэг юм яриад Гэхдээ энэ гарч. чи өөрөө тэгээд бид нар өөрсдөө энэ жилийн жил ярьж байгаа энэ бүх хотын тоглолт ерөөсө 2000 оноос хойш үнэхээр сонирхолтой болж байгаа бүх аналистууд, бүх экспертүүд жилийн жилд хэлдэг гэсэн. NBA-г өөрчлөлтөд форматаар 2-3 жил өөрчилчихлээ шүү дээ энэ зөвлөлөө. Аль нь болох юм бол гэдэг. Хөлсөлтөдөө болохгүй Оролдоод л байгаа тий. оролдоод байгаа чааваас уулна юм хийгээл байгаа гэхдээ Тэр л гоё болох хаа. Залуу юу ის баг Wemby-г Балкад болохыг хүсэн тий. Тэгэхгүй бол 300 ононд хүрсэн шүү дээ энэ юу чинь. Бүр нөө All-Star ч Сүүлдээ утгагүй болоод харин. 300 он авахаар одоо яг юу юм бэ тэр одоо Нэг жирээр нэг гайхалтай лилерд орж байгаасан. Тийм байсан тий нэ. гэхдээ лидердэг бас харахгүй биш юм шүү одоо тэгээд Яа. одоо өөр одоо яалт одоо Зүгээр ингээ season out тоглогч орж ирсэн түүх байхгүй шүү дээ. Bobby Portis хийсэн. Яг нэг өндөр бол оролдог болоод байгаа тий. Заншил маягийн ер нь сүүлийн баг 5 жил тэгж байгаа шүү нэг өндөр. за энэ дээрээс шүү би тоглож чаг зүгээр. Тэн дээр одоо яаж Макано энтриг оруулж болох юм. Тий. За энэ дээрээс зүгээр яг энэ тоглож зүгээр тэгээд авчи. За би тэгэл Максигаа дэмжчихөө зүгээр угаасаа. Чи Макс за хин амар Дэмбүк. за тэнэ Netflix дэмжиж чинь дөө. Баг төрүүлж бах уу? байсаа Тэр нөө улаан уран өмсгөлтэй баг юм. Батлаа хараад байна. за би ч Эдний улаан уран багч нэг иймэрхүү тэмцээн авдаг заншилтай баг шүү дээ. тий авчдаг шүү Нэг удаа данк ч юм уу эсвэл. Тэр бол яг Norm Paul жоохон удаан шиддэг болохоор Тийм. Жохоо эвгүй шүү дээ. Ер нь яг шидэлтийн тэмцээнд шидэлтийн нэг тохироогүй шүү дээ. би бол Netflix авах чаа. Киноплегийг авах магадгүй. Уг нь хамгийн амар шиддэг чинь яа хинч лилердэг авахгүй шүү. Та лилердэг авахгүй мó бодооч чинь хамгийн бүр хүлэн зөвшөөрөгдсөн ганц Авар болцсон юм баггүй. Гүг тэр ямар хамаатай энэ тэмцээн дээр За харсан чи одоо тэг бэлтгэн нэр байгаа. таван өөр хүн авъя л та. Хүний хилцэн хүн л ядах юм. За хүчээр тэг лидердийг авчаа явах юм тий. Лилердийн чинь хамгийн лагийг авч ийж. Та тэг хамгийн лагийг юус авах. Одоо тэгээ дараагийн дугаар дээр төрүүлэн гут нь хэлээ өстэй гэдэг. Баггүй энэс хойш чаш байхгүй шүү. За гоё сонирхолтой тоглолтууд юу вэ? Тэгээд All-Star-тай 7 хоног угаасаа. Оостлог нэг бол бид нар Оострын Өөрөө нөгөө юу яаж юм бэ? Энэ жил Elite Friday night нь болохоор орой 6 цагаас болно. Маад 10 цагаас. Өглөө. Saturday Sunday 2 нь болохоор өдөр 2 цагаас болж байгаа юм аа шиг санаа. Elite. Тэгэхээр шин бүр Тэгэхээр үүрээр 6 цагаас. Тийм ээ те бүр өглөө болчихсон. Өдөр 2 цагт.
Тийм. хэлээ шүү дээ. Lakers ч OKC Spurs гэж шалгалт өгөн дээ. Яагаад гэж юм бол Мэдхгүй бай. бааж чинь 5 өдрийн шоудад албаа. Сэрх юм бол. Унтахгүй ш. Унтахгүй шүү дээ. Тэгээд тэр ажлын цагаараа байж байгаа бол Йоо. Аюу том юм төлөөлж явж байгаа шүү дээ. Тэгээ ажил мажлаа хийгээрэй. Ахын өмнө ихтэй нэг 2 удаа явцсан шүү дээ. Тэрний ямар юм бэ? Одоо ажлаа хийлээ. чи ч бас нэг ажил хийгээгүй. Тэр үеэс тэгэхээр цаг үе бол дэндүү өөрчлөсөн байна. Тас бүр 15 мав. Юу л 3 он гэл юу? 12 13 шүү дээ. Хүн амир лон яриадсаар нь. Миний оюутан байсан үеийн л юм яриадсан. Гэхдээ ах нь өөрөө 10 удаа явсан шүү дээ тийш. Баажтай хамт явжод монголчуудтай уулзчих шүү заяа. За тэгээд Амиа гоё юм уу? за баажаас хондог гэдэг юугаа бүгдээ явцгаая. Тэ. Ман миний блог руу оръё. Тулгаагаас тэгж асууж магадгүй шүү. Би хазаар явцсан даа. Асуу. За асуултуудаа. За асуултын шууд Ийш гэж үзсэн үгүй л. За асуултын шууд ихлийдэх үү? Би Виктор гоё юм ярьж штэ. Цаг яваад байна миний. Таалаа. За юу. За энэ миний асуу. Баясаар төр асуулт. За бүх одын тоглолтын 1-р хагаст хамгийн их оноо авсан тоглогч хэн бэ? Нөгөө оноо утгагүй болсон л юм. Тийш Тэгээд орчин үеийн хэлсэн л байгаа шүү дээ. Эн чи яачлаа? Тэйтэмний 50 оноо авсан санагдаад байна. Тэгт нэг хагас тоо. Нэгний хагаст шүү дээ. Гэхдээ бодвол ихний хагастай амир их оноо аваад 5 гэсэн нэр орсон баг. Тийм үү? Тэр жоохон сонирхолтой юм те. 5 Нөгөө нэг Коригийн 50 оноо 52 оноо авдаг чинь 22-ны тэрэн дээр чинь ихний хагаст 5 нэг 3-аас амар яалаа. 8-ыг хийсэн санагдав. Бэлгэлөө. тэглээ. Мэдгүй. Curry. Сүүлийн үед бараг л үзег болох. Тэгэхээр 2 өмнөөс сонгосон. За Гален 5 үзчихлээ. 5. Би Кори гэж. Би бас өгч болно үстэй. та хин гинэ. Кори гэж. Кориг нэ. Аа За үзье. 40 40 оноо. саяхан юм. Ихний хагаст 40 юм. Тэгээд энэ тэгээд ардаа хинт ч ингэ дурсахдахгүй гоо. Харин тийм. Яг л энэ статик харахад бол төгс үзүүлдэг. Би сая эдээс зөөр Антони Дэвис нэг 51 онооч авч ирсэн санаж юм. Тэйтүм 55. мэдчихгүй юм байна. 55. Тийм бахаар. Тэгээд нэг MVP авсан шүү. Гэхдээ Карлентийн тас энэ 40 оноо ихний хагастай авахтаа уус яаж авсан ойлгомжтой. 3 шүү. Биш тэгээд Яг гоё тохож болохгүй шүү дээ. ойлгомжтой оноо авах юм ааш. 2 дахь хастаа олигтой оноо аваагүй бах уу. Тийм. Уус рекорд нь 55 Тэйтүм юм чаа. 2 дугаараас нь алтны асуулт орсон. Чи ихний үед дээрээ бас рекорд гэсэн 31 оноо ихний үед авсан бэл. За айгүй бол дасгаж суулгах цаг энэ одоо явж авдээ. За хоёр дахь асуулт юу вэ? Бүгдийн тоглолтын нэг тоглолтод хамгийн их Довтлооны самбар авсан самбар. тоглогч. За ямас. Хүүх. За Самбар Чемберлен гэж бас юу. Чемберлен, Коби Брайант, Ер нь бол шунтаагаараа манай Westbrook байж магадгүй. Магадгүй. шунталтай гэвэл үү? Бүр нь андаа энэ чинь хамгийн их довтлооны самбар байгаа. Шон Марион бол самбарт бас явна шүү дээ. Гэхдээ айгуу заван юм байна. Кобиг яг оруулсан бол тэ сарын тэ. Коби бол өөрөө дандаа шидэж байгаа ш тэгэхээр өөрөө авахгүй л дээ. Өөрөө ойлгоод аваад тохиолсон бол. Wild гэдэг нэр бас айгуу шин Wild гэдэг нэр бас орж ирсэн. Уилти ч тэгээ сонгохгүй болохоор хэцүү юм шүү дээ. Аюу хэцүү. Угаасаа л өөр дээр нь самбар явж Тэнийг байгаа юм сонгох чи. тийм. Айгуу хэцүү юм дээ начаа. За би тийм бол Уилт Шоумер гэж юм. За Тэгээд тэгээд сонио шоу. Шоумер гэж л. За Ямар сонир нэр сонгож чинь. За та юм. Шал сонь нэр яваа. Галактикийн айгуу энэ өмхөд болохоор Westbrook гэж дээ. За нөгөө юугаа чичрэг авчлаа. Коби. Харин яагаад Коби орсныг гайхаад ирсэн шүү юм. Шунталтай л да. Чихнээсээ л дээ. Чихнээсээ л дээ. 17 оны самбар гэж шүү дээ. Мундаг. За дараагийн асуулт. За. Нийт бүх одын тоглолтод хамгийн их дамжуулт өгсөн тоглогч хэн бэ? Яа, за энэ ч одоо тэгээ баг Джон Стокton тэгээд энэ бити авсан болов. А бүх нь All-Star-ийн бүх тоглолт. Тий. All-Star-ийн бүх тоглолт. All-Star-ийн рекордыг эзэмшдэг тоо хүн юм байл гэсэн. Аа, бүр олон юм уу тий. За тэгвэл одоо LeBron James-ийг гүйцэхгүй байхгүй л хэвчээ. Байхгүй бах тий. Баг тийм хамгийн их 22. Тий. Бронз илүү дээ. Бронз үү, тий, яаж хамгийн олон All-Star-д орсон. Дараагийн зур 2 өгөхөд болоо хамгийн их шүү. ассист өгсөн шүү дээ. Гэхдээ дараагийн 2 л өгье л доо. 22 жил 2 өгье л доо. За тэгээд LeBron Тийм бахал гэж бодчих. Эсвэл Chris Paul юм лөө. Chris Paul оноо авахгүй зүгээр тижээгээд байсан. Гэхдээ одоо энэ жил те тоглолдог сүүлийн 3 жил тоглосонгүй. Тоглосон бол ер нь нэгт байхаар байгаа байхгүй. Талбай гарахаа болчиход байгаа шүү дээ. Гарч худлаа өнө ганц тогчоо суудаг болсон шүү дээ. Тийм байна. Tricky. Тийм ээ. Тэгвэл Chris Paul бол нэг баг тоглолт болгондоо л 5-аас дээштэй бүр 7-8 руу явцсан. За бид 12 дуулаас бид ч ер нь асуултуудаа All-Star-тай холбогдсон байгаа. Тийм бас түүхтэй тий.
Давхцаагүй сте. Давхцаагүй. Хари. Арай жоо эртний юмнууд. Тийм. За бүр ихтэй юм. За. За All Star дээр Райлер үл гэж 2 байдаг. жил дараалж хийхгүй. Тийм. Энэ амар сонирхолтой байлаа. Яг энэ асуултыг оруулсан байх гэхээр 82-оос 90 оны Lakers нь тасрахаа. Showtime Lakers гэж байхад Riley 9 жилийн 8-нд нь All Star-аар сонгогдсон бил. All Star-ын коуч. Тэгээд эхний жилээ All Star болчих юм бол тасалж болчих юм бол хоёр дахь жилд нь заавал өөрийг сонгоно гэдэг. Тэгээд тэр дүрмээрээ одоо OKC-гийн засгалжуулагч өнгөрсөн жил болохоор Boston Celtics-ийн мазуурал засгалжуулагч хоёр дахь жилдээ сонгогдоог юм. Eastern West-ийн хамгийн шилдэг рекордтой ч гэсэн өөр сараар сонгосон. Энэ жил Spurs-ийн болж байгаа шүү дээ. Тийм. Тийм бэ юм. Райлер үү. Наач юм бол та аюу гой бас гоё хүмүүс тус гоё мэдээлэл шүү дээ. Бас аюу гоё Энэ манай нэг улаан өрөө өмсөлтэй баг юм шүү дээ. Тэгээ нэг Riley үл нэрлэлсэн байл. Тий. За дараагийн асуулт руугаа оръё. 40 нас хүрснийхаа дараа All Star болсон 3 тоглогчийг нэрлэнэ. Гэхдээ нэг нь одоо 40 хүрснийг анхных нь биш үү дээ. Тий. за нэг нь LeBron, нэг нь Jordan. Тэгээд тийм шүү. Гурав дахь юм бэ? Тэр сүүлийн тэр нэг Vince Carter нөөцгөр тооцохгүй сте. Яагаад? Vince Carter Орсон юм. Вискатер орсон юм. Тэр хоёр чинь нэг хүн Vince Carter биш Nowitzki-ийн хоёр үлээ. Нэг хүнстэй Jordan тайлбар өгшөө. Jordan LeBron бол Би бол хин гэж бодоод байгаа юм. Карим Абдул-Жаббар биш үү? 40-оос хойшоо. Жабар 40 хүрсэн. Хоёр дахь гурав дахь жоо гэж байна. Жаббар За түүхийг гол. За Жабар Амар зүв ярьж шууд болгоо бас. Nowitzki, Jabbar, LeBron James. Jordan биш юм байл шүү. Тийм үү? сонгоцсон шүү дээ. 39-тэй болохгүй. 39-тэй 39 л байсан юм байна. Тийм 40 л 40. Тэгвэл хоёрын гоё тавчнаа Nowitzki Jabbar хоёрыг. Гоё. Новицки бол санд ороод. Новицкиг бол угаасаа сонгож ирсэн. Сонгож ирсэн. Гэтэ одоо Новицкигийн сүүлийн жилийн үү? Тийм. Энэ Хүндэтгээл бол хүндлэх шалтгаан шахуул бас л тэгээд. LeBron ч 40 хүрсэн юм шүү дээ. 41 л шүү дээ. 42 Тэр сонгогдсон юм шүү дээ. Тэгээ сая LeBron байсан шүү. Яа. Дүү болоо сан байхаа. За баярлаа. Би өөр толгой өгчээ. За. За дараагийн асуулт 50 өргөчсөн. энэ би драфтагдаагүй драфтагдаагүй тоглолчоос 5 тоглогч All Star болсон байт юм байна. Хоёрыг би нэрлэж байгаа. Van Vliet, Ben Wallace гэдэг. Дахиад гол нь үлдсэн гурыг. Драфтлагдгүй тавд өгч юм уу? Тий. драфттай Нэг нь Крис Миддлтон уу? Крис Миддлтон драфттай. Тэг санагдлаа. Андрафттай л үү? За. Драфттайг сайн дуустай нэрлэлтэй. Гэтэ энэ чинь цаг үйл болчихсон тий. Цаг үед. Бүх цаг үе болчихсон тий. Тэгэхээр бас эртний Би нэг хүн байж л байгаа л та. Нэг нь Sacramento Kings тодорсон. Sacramento Kings ээ. Нэг нь бол бүр 5 удаа NBA-гийн All Star болсон. Пүү. Нэг нь болохоор нэг л удаа All Star болсон. Гэхдээ том баг тоглож. 5 сонгогдсоор чи драфтлагдаагүй гэдэг нь мартагдчихсан юм шүү. уусаад мундаг тоглогч болчихсон Тэгэхээр сайн тий. тоглож удаарнаас. 5 гэдэг чинь амар шүү дээ. Доктортой хэрэгтэй шүү дээ. Надад Миддлтонээс өөр орж ирдэггүй. Заар цай. За зөөрөлг хацгаа. Драфт наач толгой орчихгүй шүү. Connie Hawkins гэж тоглож. Брэд Миллер юм. Оо, Brad Miller хоёр шүү удаа. дээ. Заавал. Тэгээ John Starks нэг шүү. John Starks чинь драфтлагдаагүй юм уу? John Starks драфтлагдаагүй. Connie Hawkins гэж мэдэхгүй биш нэрээ. Connie Hawkins гэж Хин хүн. Миддлтон яг юм. Миддлтон 2 дугаар тойргийнх юм байлгүй тэгвэл те. Зэн бидлээ зүрхээс. Тэгээ John Starks-ыг бол өстө драфтлагдаагүй өстө одоо л John Starks бол нэрээ тийм ээ. Би энийг харсан. Барилт киноноос харж ирсэн юм байна. Энийг бол харж иж саналаа. драфтлагдаагүй гэж юу? Брэд Миллерийг бол драфтлагдаагүй мэд. Тони Хокинс гэж тодорч их дээр юм болж байна. Анаа гэхдээ хизээч яг таах боломжтой хоёрыг хамгийн дөрөнд бичиж байгаа байхгүй. Тэр хоёрыг чи бол бас ярил ярьж шүү Тэр дээ. цаг хэмжиж байгаа байхгүй. Тэгэхгүй та дундуур нь ингээд нэг суулдаг хэмжиж. Чи тэрний нөгөө хоёрыг Brad Miller-ийг нөгөө хоёрыг яатсан бол бас арай зургалтай болох юм шүү. За ахаас дараагийн асуулт. Хүн юм эсвэл нэг аягүй болцноо. Дараагийн асуулт. Апаа. За. Байхгүй болцсон. За тэгээд энэ логт мэдээж хэрэг бүгдээрээ бас сагсан бөмбөгтэй хамтаагаараа тэгээд сагсан бөмбөгийн бол одоо баяр тийм ээ баяр тэгээд бүх хотын тоглолт Шууд дамжуулж явж тээ манахаас нөлөө хийх гэж явах гэж шүү дээ. Clippers-ийн ордонд болно тийм ээ. Тэгээд энэ бед токос бас хүмүүс манаас ч бас сууршлах байгаа. Тэгээд та хүмүүс үзэрэй гэдэг та бүхэнд хэлмээр байна. За Бааши маань явнаа. Баяр үргье. манай тулгаар Хүсье. за юу болдог бол та айж шүү ойрд яваагүй юу. Бааж явах зүгээр явна. Би бол Ажиллаа хийж явж байгаа. Маа бааши зугаалах ч байна. За энэ бед ток таамтгаар зарсан. Хүмүүс дуусан. Тэгээд ийг 7 хоногт та бүхэн яг энэ та бүгд хамтдаа цуглаад үзье. Тэгээд энэ бед ток мэдээж хэрэг бүх хотын талаар та бүхэндээ бас уушлах болно. Хамт байгаа баярлалаа.
Yeah, 100 sounds so funny when I could keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit.